Сайн байцгаана үзэгчдээ. M Sports-ын зүгээс шинээр бэлтгэн хүргэж буй Weekly Базаа гэх нэртэй 7 хоног бүрийн спортын таймыг базааг хүргэх нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд надтай хамт студид Ирмүнэ, Манда, Өсгөө болон Мүнэ гэсэн гээд бид дөрөв хамтдаа хүрэх болно. За. Шууд ярианд ороод хэдүүлээ. Тэгээд бүгдээрээ сайхан наадцгаас нь одоо ингээд зуны амралтууд дуусаад спортын тэмцээн уралдаанууд маань яг ийд эхлэхэд бэлэн болоод байж байна. Тийм манай бас үзэгчд маань бас сайхан наадцгаас нөө. Ялангуяа Монголын томоохон лиг үз тийм ээ. За тэгээд яг одоо цагийн үеийн хамгийн халуун сэдв бол Монголч болчиход байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ яг ярианы эхний сэдв Монголцоос эхлээд яваа гэж бодож байна. Дунд чинь нэг асуулт асууя. Ер нь монголчуудад төдийгүй ер нь яг Азиудад ер нь e-спортын хувьд хэрхэн нөлөөтэй байна гэж үзэж байна та хэд. Бүх талаасаа. За сая нэг шууд дамжуултаас нь эхлэл ярихад нөлөө нь харагдаж байна л да. Манай шууд дамжуултын рекорд нь 131 мянга байсан билээ. Өнгөрсөн одоо 6 сард ч юм уу те. Тэгсэн чинь сая бол 140 мянгаар хүрсэн билээ. Манай Монгол улс чи хэдэн хүн амтай байлаа тийм ээ. Тэгэхээр 140 мянган хүн үзэж байна. Олон улсын шууд дамжуултуудыг харахад бол бас нэлээд хүмүүс үзэж байна. Манай тавч гэсэн бас нэлээд бие авч байгаа байдал бол маш гоё зэгцтэй, дараахан тийм байгаа учраас нэлээд олон фэнүүтэй болоод их байлдан дагуулж ин л гэж харж байна шүү дээ. Ерөөсө тэр дараахнаараа бие чимээтэй тэр ерөөсө дараахны өөрсдийнх нь яг имиж болоо бүрдчихэж байгаа байхгүй. Ер нь одоо ингээд тэр цомоо аваад өргөж байгаа мөч ч гэсэндээ тийм ээ. Маш дараахан celebration хүртэл бусад тамирчин шиг одоо бусад өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй дараахан харагдсан. Тэгээд тэр нүртэл хүмүүсийн хайрыг айгүй их татчихж байгаа. Ялангуяа эмзиний бол над чиг бондгоо юм болохоос игдэд харагдаад байгаа шээ. Надад болохоор ингэж бодод байгаа. Захим спорт гэдэг утгаараа тий. Одоо өмнө нь бол доодоо ингэж нэг жоохон дээш хүчээ авах гэж ингэжсэн бол одоо нэг контрастаг одоо бүр айгүй дээш одоо баг дээдэгтэй хурж штэ. Энэ өөр нөгөө ойлгоход их хүмүүс үзээд хинч үзсэн ойлгохч болоод байна л да. Одоо манай аав ч юм уу те манай дүү ч юм уу эмэгтэй хөвгт ч үзчихсэн те яг нэг хоёрлаасаа өрсөлдөөд төрүүлж ингэж би нэгээ ингэж одоо муугар ихтэй алаад тэгээд тэр нь ялтаа авч байгаа гэдэг нь ойлгож байгаа. Нөгөө ойлгоход амар учраас хүмүүс бол үзэж болоод байна. Одоо доотоо ч юм уу одоо PUBG ч юм уу те үзэхэр нэг янз бүрийн төрстэй баатрууд ингэж ойлгож байгаа хэцүү ч юм уу өөр спортуудыг бодгоо. Тэгэхээр энэ бас нэг хүмүүс үзээд монголцоосоо гадна бас тэр спортыг үзээд ойлгоход амархан учраас мөн дээрээс тэднийг дэмжихэд гоё учраас тэр нь бас хүмүүс нөлөөлөд тах шиг. Амьдрал дийлээ. Амьдрал дийлээ ойрхон. Компьютер гэдэг нэг хоёр талын хэсэгт орж исэн гарууд байгаа шүү дээ. Тэгээс тэр өнцгөөс бас хүмүүс үзээд байгаа юм болоо гэж ойлгоо. Гэхдээ маахны насны хувьд бол аюу залуу шүү дээ. Бусд багуудтай харьцуулахад. Тэгээд яг энэ шатн дээр одоо энэ S-ийн одоо дээд шатн дээр анхны цом аваас өргөлөө. Тэгэхээр яг энэ хүртэл явсан зам нь мэдээж дардан байгаагүй. Гэхдээ ирээдүйд бол маш гоё харагдаж байгаа гэж харагдаад байгаа. Дундаж нас нь 21 гэдэг байгаа шүү дээ. Сая сүүлд тоглосон баг нь дундаж нас нь 27 байсан. Хамгийн өгшин тамирчин 34 настай тамирчин байсан ш Туркийн баг. Уусаа тэрийг батлаад техно хэлсэн шүү дээ нөгөө MVP багт те. Эцчээс бигийн ингээд зүгээр л ихтэл болж байна. Энэ бол ихний одоо бидний зүгээр эхэлж байгаа анхны амжилт шүү гэдэг те. Тийм хаан болоо байгаа юм. Тэгэхээр цаашгаа дахиад ямар амжилтууд бол үзүүлэх нь үнэхээр таамаглаж байна. Одоо хамгийн том тэмцээнүүд нь хүлээж байгаа шүү дээ. Мажорын тэмцээн. Тэгэхээр зөвхөн монголчууд төдийгүй Азууд ер нь дэлхийд айгүй их фэнтэй болцоо харагдчихсан. Тий. Гудамжаар зүгээр явуулахгүй гар хэсэг зурулж байгааг нь харахад бол гоё. Сошиал контентуудыг л харахад ч гэсэндээ бас аль багийг дэмжинэ гэхэд монголцыг дэмжиж байгаа хүмүүс нь ингээд дийлэнх нэг байгаа байхгүй. 5 хүн сая сүүлийн тоглолтын дээр 5 хүн эсрэг багийг дэмжиж хахад 15 хүн монголцыг дэмжиж гэнэ гэсэн сошиал контент. Тэгээ ер нь ингээд жиргэнүүдийг харж авч гэсэн. Ер нь дэлхийн том агентлагууд, том аналистууд хүртэл бүгдээрээ монголцод баяр хүргэж одоо чир хийж байна те. Энэ бас айгүй гой санагдчихсан. Ялангуяа нэг одоо Европ, Америкийн бүсүүдийг бодъё л да те. Тэнгүүд тэр бүсд байгаа. Тоглолчид хэрвээ Европ, Америкийн бүсийн баг нь мултарчвал монголцыг дэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг бас манайх ч бас Европ, Америкт ямар олон тоглолтууд ингэж одоо тойр хийж байгаа л те. Тэгэхэд тэр улсууд дээр очихоор ингээд угаасаа ингээд шууд дамжуулж үзчихсэн харж байгаа ингээд монголцгээ битсэн ингээд дандаа гадаад нөхдүүд ингээд маш олноороо дэмжиж байгаа. Тэр бас манайхныг хүндэлж байгаа тэр одоо олон улсын тэр аавра гэдэг зүйл бас үнэхээр одоо өөрчлөлт айгүй их болж байна л та. Одоо манай багийн нэр биш үү? Монголц гэдэг монголоор нэрлэлсэн учраас бас дэлхийд Монголыгаа маш гоё танилцуулж байна. Маш гоё брэнд болчихж байна тийм. Одоо бусад багууд бол гадаадын тамирчдаар бүрдүүлсэн багууд бол зөндөө байж байгаа шүү дээ. Одоо Оросын тамирчид бол өөр багуудад байж байгаа жишээ нэ тийм. Тэгэхээр манай тавуулаа Монгол улсын иргэншилтэй Монгол тамирчид. Тэгээд багийн нэр маань хүртэл Монгол зэрэг Монгол нэртэй. Тэгэхээр дэлхийд маш гоё
эргээр таниулж ийн л гэж харж байна. Тэгээ дагаад бас нэг аялал жуулчлал юу гэдэг спонсор те. Нэлээ олон юмудаар бол Тэр аялал жуулчлал гэдээ ярьсан чинь сая Оросын нэг мангар том одоо Twitch дээр лайв хийдэг мөн дээрс нөр YouTube аккаунтаа нэг Оросын том одоо ютубер Монголд ийм чи ямар газар өчтөр шүү дээ ингэж тоглолт юм бэл тэгээд ирэх гээд бүр баг ирсэн шүү одоо. Ирсэн байгаа. Тэгэхээр тэр хүн чинь бас дагаад бас мангар олон сая үзэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь ч гэсэн Монгол руу бас ирэхтэй тэр юуг бас нээж өгч байгаа л гэж бодож байна. Саяны e-спортын World Cup тэмцээний ер нь тоглолтуудыг манай гурав бүр үзсэн үү яг тоглолтуудад. Тэр тоглолтуудын ер нь одоо аль багтай тоглосон тоглолтод илүү их тийм одоо өрсөлдөөнтэй болж ер нь хожигдох төгссөн ч юм уу те өрсөлдөөн гаргасан бай. Сүүлийн файнал бол 3 тэг гэд болсон. Манай өөрсдөө хэлтэй байсан. Үр дүнгийг харахад бол 3 тэг гэж харагдж байгаа боловч бас эхний 2 матчтэр бол нэлээд ширүүн өрсөлдөөн болсон шүү дээ. Тэгэхээр яг аль багтай ер нь нэлээд илүү их тийм одоо өрсөлдөөн гаргасан гэж бодож байна. За ер нь тоглолтод нүүцсэн. Тэгээд ер нь бол өндөр зэрэглэлд өндөр шатан дээр тоглохдоо виталитиг ер нь хожих маш хэцүү байсан шүү дээ. Тэгээ сүүлийн 2 удаа 2 учраа дээрээ хожлоо. Тэгээ яалтангуй сүүлийн одоо тэнцэн дээрээ яг тэр тоглолт бол надад үнэхээр таалагдсан. Яг нэг юм спортоос авдаг гайхамшигтай яг тэр мэдрэмжийг бол яг бүр авсан. Одоо яг NBA-ээр ярихад бол тэгээ финалд 7 шүрдүүл 9 шүрдүүлчээд 10 дахь дээрээ хожоод 11 дээр хожоод авраг авч ийн тэгэл тэр л мэдрэмж байгаа. Дэлхийн номер 1 баг шүү дээ. Сайн нэрээ дэлхийн чисаа өөрчлөгдөд 2 л унцсан уу? Spirit 1 рүү орсон уу? HL TV-гийн Хичээл TV. Манайх 3 дээр гадсан. 3 дээр Маус 4 дээр багш гэстэй. Гэхдээ яг энэ сая одоо саяны мантахын асуусан асуултан дээр ер нь явахад бол сая өмнө нь манай PUBG-гийн бас тамирчид дэлхийн яг энэ e-sport World Cup-д оролцоод амжилттай оролцоод тэгээд манай нэг тоглогч одоо би нэрийг мэдэхгүй байна. Гэхдээ MVP-г нь бас авсан байсан. Яг тэрний дараа ингээд ер нь бол за e-sport World Cup болж байгаа юм байна. Айгүй олон төрлөөр болж байгаа юм байна гэсэн мэдээллүүдийг авсан. За Монгол зөв сая тэр Vitality-тэй хийсэн Dust 2 map бол өмнөх тоглолтын дээр Dust 2 дээр map алдсан байсан шүү дээ. Нөө эсрэг баг нь пиклээд тэгээд Dust 2 дээр алдаад Decider map дээр ерөнхийдөө ялт байна. Нүктээр ялт байгаа гэсэн. Харин Vitality-тэй хийсэн тоглолтын дээр Dust 2 авсан. Тэгээд ерөөсө ганцхан ерөөсө тэр тоглолт оройн болоод маргааш ерөөсө хэдхэн цагийн дотор тактик одоо тэр багийн тактик. Тэгэхээр би бол энэ дэр дасгалжуулагч аягүй гоё магтмаар байхгүй. Мара бол одоо Марагийн тэнгэрийн дуудлага гэж байгаа. Манайх ерөөсө тайм аутынхаа араас ерөөсө раунд алдаж үзээгүй өндөр гээд саяны бас сонирхолтой бас статууд бас байна лээ. Тэгээ ер нь бол бүх тоглолтын бол үзсэн. Тэгээ нөө сонирхчийн төвчнээс өсөж яхад бол бас аягүй гоё огшоод чадсан. Тэгээд дээрэс нь Монголын нэрийг аягүй сайн дэлхийд таниулаад өглөө гэж харж байна да. Сүүлийн финалийн эхний 2 map дээр тий яг эхний map бол нэмэлцэг гарсан шүү дээ 16-12-оор дууссан тий. Тэгээ яг эхний 2 map дээр яг адилхан л тохиолдол гарлаа. Тоглолтын эргэлтийн нэг моментууд гардаг шүү дээ тий. Яг эхний map дээр 9-9 байж хахад манайх биш эхний map дээр 11-8 байж хахад айл 11 байгаад шүү дээ. Манайх 8 байж хахад тэр айлын тэнцээний map-ыг алдаагүй нөгөө хагас байн гэж ярьдаг тий. Тэн дээр манай 2 тамирчин бол баг 5-ын дунд иргэд яасан. Тэгээ дараагийн map дээр 9-9 байхад тэр бас хагас баян дээр Имзинёгийн тэр гарбууны 2 диigelтэй. Тэгэл ер нь эхний 2 баг тэр Имзинёгийн гарбуун дээр айл ер нь нөгөө тилтэнд орсон гэж ярьдаг. Тэгэл ер нь цаашгаа авраг нь баг тодорхой болсон л гэж ярьдаг. Үнэхээр гайхалтай тоглосон. Монголын дүндгэр респект. За тэгээд бүгд нэг сайхан алгацчаа баяр хүргэе тийм ээ. За тэгээд цаашдаа зөндөө олон тэнцээ оролдоонод байгаа бүгд амжилт хүсье. Тэгээд бас нэг ярих юм нь болохоор яг хэдүүлээ бол одоо нэг сайн талын ярьлаа шүү дээ. Тэмцээнд үнэхээр гайхалтай байлаа. Ер нь бол хайп өндөр байлаа. Фэнүүд их гоё дэмжлээ. Одоо талбай дээр эсвэл одоо юу гэнэ сошиал парк дээр ч юм уу те. Ер нь бол монголчууд та нар санаж байна уу? Хизээ хамгийн сүүлд тэгж талбайд үргэж спортыг дэмжсэн бэ? Яг 3-3-аар дүүрсэн. Одоо яг 2008 онд Олимпиос медаль авч байхад бол ер нь бол талбайд өрсөө. Сая 6 сарын 22-нд мажор дээр тий өглөө үүрээ талбай дээр парк дээр дүүрэн байсан тийм. Ер нь цөөхөн шүү. Яг Үнэхээр цөөхөн. Гэхдээ яг нөө бүх төвчний бүх насны хүмүүсийг нэгтгэж чадчихжээ л да тий. Тэр нь бас айгүй гоё байхгүй. Би тэр яг өглөөний юм дээр очиж сурчлага хийсэн. Яг талбай дээр очиж сурчлага хийсэн. Тэгэхэд замаараа би сошиал бай паркаар дээр тэнд дүүрэн үзэж байгаа. Тэгэл талбай дээр хүмүүс чинь тэр одоо
сууж болох бүх газар суугаад 2 том дэлгэц засцсан тэгээ үзээд дүүрэн үзсэн. Тэгэхэд бол тийм ингээ бүх насны хүмүүс байгаа байхгүй. Одоо ер нь бол ингээл өсвөр хүүхдүүдээс эхлүүлээл бүр 40 50 ах нараа хүртэл ингээд олон жил дэмжсэн. Тэгээ өөртөө тоглолдог байсан ингээд айгүй гоё хайптай айгүй гоё орчим үз. Тэгээ тэнд одоо юу гэдгийг тийм муу юм ерөөсөй байхгүй. Тоглолтоо үзээ бүр ингээд шимтээ үзээ ингээд амар дэмжээд тэнд ингээд арх ууж байгаа хүн ч юм уу тийм юм ерөөс харагдахгүй. Ерөөсөө л тэр улаан хорхоосцсон тэгээ ингээд бүгд тэр гоё нэгдээд үзэж байгаа нь бас. Яг сурчлаа явж байхдаа тийм юм зүг айгүй харагдчихсан. Тэгээд миний дараагийн нэг асуулт болохоор хэдүүлээ эрэг талыг нь харлаа. Тэгвэл арай нэг хүмүүсийн нэг юм дунд маргаан үүсгээд байгаа нэг сэдв байгаа шүү дээ. Монгол улс одоо яг Монголцыг шгшаагааг хүлээгээд авцсан. Тэгээд одоо юу гэдэг нь одоо шагналаас татвар аавна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдал дээр яг хууль нь угаасаа тийм. Гэхдээ нөгөө талаараа фэнүүд болохоор энийг эсэргүүцээд байгаа. Энэ дээр та хэдийн санал юу вэ? За Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани гэж ойлгож байна тийм ээ. Монголс гэдэг баг бол спонсортой хамтын ажиллагаа хийж байгаа учраас ямар нэгэн компани эсвэл төрийн бус ч юм уу тийм байгууллагуудаар байгууллага төлөөлж харилцаа үүсэж байгаа. Тэгэхээр Монгол улсынхаа хуулийг барих юм бол энэ шагнал үеийн тэмцээний шагналаас бол нэг 5% татвар авдаг юм хуулийн зохицуулт бол байсаар байгаа. Тэгэд өчигдөр яг энэ асуудал сошиал дээр явж байхад бол харлаа гэсэн чинь бүхий шагналаасаа та нар татвар авахгүй жинглээ тэглээ гэж бас хүмүүс эсрэг байгаад байна тий. Яг зүгээр зохицуулт нь ийм л байгаа байхгүй. Бүх Монгол улсад болж байгаа тэмцээн уралдаанд шагнал аваад байна тий. Магадгүй шагнал өгж байгаа газар нь тэр татварын 5% нь өөрөөсөө төлцсөн байдаг тохиолдлууд бас байдаг. Одоо тэр машиныг шууд шагналд нь өгөөд тэр татвар төлөх ёстой бол тэр 5% тухайн өгж байгаа газрууд нь төлждөг ч юм уу ийм байдлаар нөгөө татвараа зохицуулаад яваад байгаа. Яг хуулиа барих юм бол тэгээд татвар төлөхөөс өөр аргагүй болно л доо. Гэтэ би ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тухайн нөгөө бүс нутгаас шалтгаалаад байгаа юм шүү. Бүс нутагт нөгөө тухайн шагналыг өгөхдөө тэндээсээ татвар авчвал Монголд орж ирэх. Монгол одоо яахад Монгол татвар өгөхгүй байх. Одоо жишээлбэл Сауди Арабиа төрүүлээ гэхэд Сауди Арабид тэндээ хэрэг татвар авахгүй бол Монголдо татвар өгдөг. Тэндээ шууд тэмцээний татвар авчвал Монголдо хэрэг татвар өгдөг гэж ойлгодог. Зөв. Гэхдээ наа чим тухайн компани орлогоороо бүртгэж байгаа байхгүй. Тухайн улсын татвар бол өөр татвар шүү дээ. Одоо юу гэдэг бид нар өмнөд хөрштэй ингээл харьцаж байна те. Бараг 90% нь Монголын дотоодын үйлдвэрлэлүүд байхгүй учраас бараг манай зах зээлийн 90% хятад хангаж байна шүү дээ. Тэгэхээр хятадаас бараа материал татлаа гэхэд хятадынхаа улсын татварыг 17% лөө те. Тэрийг төлөөд дахиад айлынхаа татварыг төлнө. Монгол улсад ороод ирэхээр нөгөө нөөтийнхаа татварыг төлнө те. Нэгц өртөг альбом татвар. Тэгээ ашиг олох юм бол тэндээсээ бас татвар төлдөгтэй ер нь адилхан байна. Би бол тэгж л бодож байна. Гэхдээ яг одоо миний санахаар хуучин бол бүр 40% гэж суглаа болоо. Тэр суглаа. Тэгээд анх одоо нэг Монголцыг нэг бас ялт байгуулад мөнгө өснө 40% татвар гэж яригдчихсэн аа. Дараа нь тэр татвар хуулийнхаа зохицуулалтаар шинээр орж ирсэнээс бид нэг сайн мэдгүй. Анхнаасаа хонжир суглаач угаасаа 40%. Тэгээ нөгөө гинти ашигын татвар матвар гэл нэг хэсэг танилцсан. 68% ч үлээ тийм явж ирсэн. Шагнал бол 5, суглаа бол 40% гэдэг зохицуулт бол анхнаасаа л байсан зохицуулт. Тэгж л уншиж хэлээ шүү дээ. Одоо өөрчлөгчгүй бол та манай хуулийн төлөв танаас илүү сайн мэддэг юм бол байхгүй шүү дээ. Тэгээд за Монголч маань Монгол улсын шгшээ гэж одоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний давуу тал ер нь байна уу? Эсвэл бидэнд хэрэггүй юу? Бага. Ер нь бол ийм шүү. Шгшээгийн тамирчид одоо нөгөө албаны ногоон пассворд гэж ярьдیں۔ Энэ болохоор ер нь 90 гаруй улсад визгүй зорчдог 90 гаруй улс байгаа. Одоо Монгол улсны дипломат харилцаа тогтоос 90 гаруй улс визгүй зорчдог. Сайн нэг асуудал сошиал хэрэгтэйсэн те Англи улс руу тэмцээнд орох гэсэн чинь визний асуудлаас боллоо. Ер нь бол нөгөө нэг виз мэдүүлэх хугацаа өнгөрцөн байсан учраас тэгээд дээрээс нь баг маа нөгөө нэг асар их ачаал дараараас олон дараас нь тоглож учраас баг дотроо шийдвэр гаргаад ерөнхийдөө амархаар шийдсэн гэж сонссон. Тэрнийгүүд тэрэн дээр нөгөө визний асуудал үүслэе гэж. Жишээ нь одоо визний асуудал бол биш байсан шүү дээ. Тийм визний асуудал биш байсан. Ер нь бол тэгээ ер нь шгшээ багийн тамирчин байх нэг давуу тал нь тэр. Одоо Европын орнууд, одоо энэ Азийн орнууд руу манайх нөгөө визгүй диплом пассвортаараа ямар нэгэн визгүй зорч. Тэгэхээр тэрэн дээр тамирчин тэмцээн уралдаанд ороход ямар нэгэн хугацаа алдахгүй гэсэн үг байхгүй. Энэ айгүй том давуу тал болж байгаа. За мэдээж нөгөө нэг тодорхой хэмжээний шгшээгийн тамирчин учраас санхүүгийн дэмжлэг төрөөс тухайн тамирчид нөгөө санхүүгийн баталгааг нь олгоод өгч нийгмийн даатгалыг төлчихөж байна. Дээрээс нь цалин урамшуул өгч чинь. За тодорхой тэмцээнд нь тэгээ бүх тэмцээнд нь бол угаасаа боломжгүй. Одоо улсын ингийн бол одоо чинь маш олон тэмцээнд оролцож байгаа. Тэгэхээр шгшээ багаас тодорхой хэмжээний зардлын
тодорхой хэмжээний нэг тэмцээний ч юм уу хоёр тэмцээний ч юм зардлын гаргаад өгч чинь. За тэгээд тэр хүмүүс нийгэмд даатгал төлж ийн гэдэг маань баталгаа болоод өгч чинь, амьдралын баталгаа болоод өгч чинь. За саяны пассвортын асуудал. Тэгэхээр давуу талууд бол их бий. Тэгээд усаа төлөөлж явж байгаа яг нөгөө нэг манай одоо шгшээ багийн одоо 5 тамир чинь нэг дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр яг одоо энэ маань шгшээ баг бүртгэлтэй болоод ингээд хамаарагдаад явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа нөгөө нэг одоо гэдэг гадны тамирчин байсан бол магадгүй шгшээ багт манайхд одоохондоо тийм зохицуул байхгүй тийм ээ. Тэгэхээр яг Монголынхоо 5 тамирч Монгол дасгалжуулагчтай ингээд 6 хүний шгшээ байх ер нь бол би бол давуу талтай гэж харж байгаа. Нөгөө Монголз одоохондоо яг Монгол улсаа төлөөлж юу яагааг байна л да. Тэмцээнд оролцоогүй болохоор хүмүүс ойлгохгүй гэж магадгүй. Та нар санаж бол Ханжоогийн наадмаар манай нөгөө IC e-sport багч нь Dota мөнгө авсан шүү дээ. Тэгэхэд бол IC e-sport-ыг манайхан бас яг л Монгол шиг айгүй их тэмцсэн шүү дээ. Ер нь бол яг тэрнтэй ижилхэн одоо эх жил болох нөгөө Токиогийн Азийн наадамд e-sport-ийн төрөлд нь e-sport угаас ороод ирсэн. Тэгээ Нагагийн Азийн наадамд e-sport ороод ирсэн. Тэрэнд нь хэрвээ CS-ийн төрөл орж ирвэл Монголд би бол төлөвлөж оролцох хаа гэж Монгол улсаа төлөөлж шгшээ. Тэгэхээр Монгол улсаа төлөөлөд оролцвол тэрний чинь үнц нь гэдэг чинь энгийн одоо нөгөө бага төлөөлж тоглох хариуцлага эх орноо төлөөлөх хариуцлага гэдэг хоёр өөр юм бас хүмүүс биднэрт мэдрэмжиж үүсгэж хүртэл ондоо байдаг шүү дээ. Яг тэр мэдрэмжийг биднэрт тэр наадмаар өөр тэмцээнээр харуулад хүмүүс тэр үед бол энгийн учраас шгшээ баг гэсэн байна гэж ойлгох гал. Ер нь шгшээ баг бас нь айгүй зөв гэж бодож байна. Тийм. Тэгэнгүүт одоо хэдүүлэг ярилцсан сэдв бол өнөөдөр биш эх өдрүүдэд л ер нь бол яг сайн мөн харагдахаар сэдвүүд шүү дээ. Тэгэхээр эх тоглолтууд нь Монгол Улсын тамирчтай бүгдэнд бас амжилт хүсье. За тэгээд дараагийн нэг халуухан сэдвүүд бол яалч аргагүй монголчууд сагсан бөмбөгтөө хайртай бас хүмүүстэй. Тэгэхээр хэдүүлээ бүгд яг үндэсний дээд лигийнхаа энэ зуны солилцоо 8 шилжилтүүд рүү ороод тэндээсээ бас ярилцсан явчих гэж бодож байна. Юу болоод байгаа юм бэ? Тэндээсээ юу болоод байгаа юм бэ? За манай хоёр бол амарч байгаад орж ирсэн тий. Амарч явах хугацаанд чинь бол ер нь сошиал дээр бол нилээдгүүл юм өрнөлөг шүү дээ. Бид нар ч гэсэн бас мэдээллүүдийг хүргэх гээд нилээдгүүл ажиллаа. Ер нь бол өнгөрсөн зуунууд тий одоо нодон зун байт юм уу тэрний өмнөх зун байт юм уу энийг бодох бол маш том хөдөлгөөнүүд хийгдлээ шүү дээ. Багууд баг нэг 5 6 үнэтэй тий тэгэл нэмэлт нэг 14 хүнийг бүрдүүлэх гэж бол нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Бүр одоо топ 4 багч гэдэг юм уу тий өрсөлдөөнд байдаг багуудыг тэгж ярьдаг гэсэн бол одоо баг 6 7 баг нэлийн өрсөлдөөнтэй орж ирж байна тий. Гадаадд тоглож исэн Монгол тамирчид маань ирээд бүр энэ өрсөлдөөнийг нэмчлээ. Нэмээд 3-3-ын тоглогчсон маань одоогийн байдлаар бол 3 тоглогч тий одоо нөгөө гавьгийн дүлгөөнийг оруулах юм бол 3 тоглогч ямар нэгэн багтаа нэгдсэн юм шүү дээ. Тэгэхээр үндсэн нодингийн байс одоо 10 багийн за 14 тоглогч гэх юм бол нэг 102 тий гарааны 5-ын бол 50 тоглогч тий. Энэ 50 тоглогч төр гарааны төвчний тоглогч шахуу. Ус бараг л гарааны тоглогч шүү дээ Монгол улсын шиг. Ийм 10 хүн нэмэгдээд ороод ирэхээр ингээд багууд тэрнлээ их улаарж одоо угсаа ойлгомжтой л менежмент баг нь амжилт үзүүлэхийн тулд тэр тоглогч нарыг л авах хэрэгтэй тий. Энэ бидэрч бид нар ярьдаг тий солилцооны цонх мох гэх ингээд. Ийм үйл явдлууд боллоо. Одоо хаанаас нь эхэлж ярих вэ? Одоо хамгийн том зүйлээс нь эхэлж байна. Би нэг 5 нэр хэлье заяа. За. Ган Эрдэнэ, Гавьгийн Дүлгөө, Моошо, Чингүн, тэгээд Саруул Эрдэнэ. Энэ 5-ыг сонсоход би анх энэ 5 нэрийг хараад энэ чи юу вэ? Бүхэл бүтэн нэг багийн гарааны 5 ба шүү дээ. Тэгж харсан байхгүй. Тэгсэн чинь энэ 5 маань нэгдээд нэг багт орсон байгаа тий. Бас гарааны 5 тоглогчтой байсан баг дээр шүү. Тэгэхээр энэ багаас эхлэе яриад хөө. За тэгээд сонирхолтой. За одоо гарааны 5 гэж хэлж штэ. Чингүн ялчаар гонодон жил бол цохон Бродерсогийн гарааны тоглогч байсан тий. Га Эрдэнэ тухайд бол нодон жил Америкт байжгаад үндсэн тэрний өмнө бол Эрдэнэт Майнерсогийн гарааны холбоон тоглогч байсан тий. За Гавьгийн Дүлгөн бол Монгол улсын шгшөөгийн баг гарааны төвтэй. За Азаа байгаа тий. Гэтэ ер нь шгшөөгийн 12 тоглогч нэг учраас бас л лигийн багуудад бол гарааны тоглогч байх бүрэн боломжтой тоглогч байна шүү дээ. Тэгэхээр за Эпсэс эхлэх гэж байна тий. Тэгээ. Эпсийн хувьд ер нь яг энэ шилжилт хөдөлгөөнүүд хэр нөлөөд яг сонсоод үнэхээр амар нэрнүүд байна. Гэтэ талбай дээр 5 тоглогч шүү дээ. Гэтэ миний хувьд бол Эпс бол энэ 100 үнэхээр сайжсан багуудын нэг гэж бодож байна. Ялангуяа Ари Албан бол яг ингээд хүмүүс ингэж хараад байгаа юм л та. Нөгөө нэг талбай дээр 5 тоглогч тоглолн тэнгууд нөгөө нэг одоо Ганаа үлзөөш хоёрын байралд авцдаг ч юм уу те Тулуу хоёрын байралд авцдаг гэдэг ч юм одоо Мууш хоёрын байралд авцдаг гэдэг ч юм уу эсвэл Ганбаатар за Ганбаатар яг явцсан Чингүн Дүлгэн хоёрын байралд авцдаг ч юм уу те Мөнх хоёр дээрээс бас тэнд байгаа гэх мэт ч юм одоо нэг байралтын
тоглогч давцаад гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг үндэ эн чинь яг талбай дээр 5 тоглож гарч байгаа гэсэн чинь нөгөө нэг минутын хувь зөв хуурилтаа хэрвээ менежментээ сайн хийгээд аюу аюултай байгаа байхгүй. Дээрээс нь одоо 2 импорт ирнэ. Одоо 3 ч ирж магадгүй тий. Тэгээд эн чинь яаж яагаад бас эн чинь бас нэг мэдээлэл хүрэхэд энэ жил Монголын дээд лигийн цомын тэмцээн гэж гаргалцсан. Зөвхөн Монгол тоглогч. Зөвхөн Монгол тоглогчид Монгол одоо дасгалжуулагчтай талбай дээр дандаа Монгол шүүгчтэй. Тэгэхээр тэр тэмцээнд бас ач холбогдол өгж гин. За мөн дээрээс нь лигийн авраг болох одоо тэр зорилгоо биелүүлэхэд бол хамгийн сайн ажилласан гэж. Одоо бас Барзил амар тасгалжуулагч байлаа шүү дээ. Барзил тасгалжуулагч. Грекийн шгшэгийн тасгалжуулагч. Грекийн шгшэгийн тасгалжуулсан. Барзилийн шгшэгийн эмэгтэй тасгалжуулагч байсан. Тэгээд Барзилда домог болсон, Европта домог болсон. Тийм мундаг тасгалжуулагч авчирсан. Одоо тэнд мөнхчин бол одоо ингэдэг нэг юм 10 хэдэн шагаа ингээл хаяад өгч байгаа байхгүй өөрөө босгоёг л. Одоо тэрний тэмээ ямаа хоныг яаж засчлах нь бол би одоо тэр Барзил засчлуулсан гэж боддог. Би бол үнэхээр энэ жилээс FC-г бол хамгийн сайн ажилласан баг гэж бодож байна. Хоёр айгуу чулуу атгаад авч байгаа байхгүй ингээд сул байсан. Дүлгэн гай эрдэнэ гээд нэг нь Америкт байсан, нэг нь жишээ баг тоглох гээд 3-3 тоглох гээд дэдэгт тоглож амжаагүй байсан. Тэгэхээр тэр хоёр тоглогчийг атгаад авсан. Мөн дээрээс нь одоо хасын үлгүүдийн хамгийн одоо өөрт нь хэрэгтэй байсан туршлагатай тоглогч мөнгө төвчнийг авцсан тий. За тэгэнгүүтээ дээрээс нь өнгөрсөн жилийн одоо манай Монголын дээдлэгийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг одоо бас хасын үлгүүд багыг авраг авахд одоо зайшгүй хамт байсан Саруул Эрдэнэ шийдвэрч авцсан тий. Яг тэр Саруул Эрдэнэ асуудал дээр бол бид нар шууд авцсан гэж хэлэхэд бас хэцүү болчихсон шүү дээ тий. Яг бос тоглогч нараа ярьж тий. Дараа нь энэ асуудлыг нөгөө металл яриад эхлүүл ярилцах байх тий. За одоо сая хэлж штэ Барзил улсын мэрэгжилтэн тасгалжуулагчийг аваад ирлээ гэнэ. Ер нь бид нар NBA-г хардаг те. Маш олон одууд автор авцраад фейлдсэн тохиолдлууд байдаг те. Гэтэ би FC фейлдэн гэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр Сансыг бид нар харсан те. Маш олон одод. Энийг нөгөө яаж зангидах те. Бруклинч гэдэг юм уу. Яаж зангидах, яаж нөгөө нэг юм пазл болгож эвлүүлж тоглуулах талбай дээр тоглуулж амжилт үзүүлэх вэ гэдэг нь бол тасгалжуулагчийн цэвэр уур ухаан баг. Тэгэхээр тэр мундаг тасгалжуулагч бол хийж чадах баг. Харин хувь тоглогчдын хувьд гэх юм бол за баг гараанд гарах боломжтой 7 тоглогч болчихж байгаа байхгүй юу? Гараанд гарах боломжтой. Тэгтэл 1 2 3 дугаар үе дээр 2 импорт ирнэ те. Тэгэхээр эндээс чинь 4 хүн сэлгэн зоож байна те. 1 4 дугаар үе дээр ямар импорт авчрахаас шалтгаалаад бас 3 тоглогч сэлгэн зоож байна те. Тэгэхээр нөгөө хувь тоглогч нар тэр нөгөө нэг одоо минутыг хэр өгөх бол бас нөгөө дандаа залуу хүмүүс шүү дээ. Тэгэхээр тоглох минут их байх хэрэгтэй баг. Тэгээ тэрнээсээ болоод дотоод уур амьсгал хэр байх бол гэдгийг л жоохон имзэглээд байна тий. Үнэхээр дотоод уур амьсгал тий. Дотоод уур амьсгал үнэхээр асуудалгүй байх юм бол ер нь бол нэлээд аюултай баг гэж бүрдчихлээ шүү дээ. Гэхдээ яг тэр уур амьсгалыг бүрдүүлэх нь муу шүү дээ. Ер нь бол хувьцаалах өрөөнд тэр багийг баазах талбай коучээс гадна тэр хувьцаалах өрөөнд баазах хүн чинь одоо л муу шүү мөнгөтөвшин гэж харж байгаа шүү. Тэгээ бас тэр хүнээ аваад ирсэн. Тэр хүнээ аваад ирсэн. Тасгалжуулагч аваад ирлээ. Яг нөгөө тамирчдын залуу тамирчдын нэг одоо хүсээд байдаг зүйл нь мэдээж статтэй. Статыг хөөнтэй. За яг хөөгч байх ер нь чухал. За мөн дээрээс нь одоо нөгөө нэг лигт өгдөг одоо лигийн одоо томоохон одоо шагналууд шүү. Үнцэнтэй тоглогчтэй. Хашилтан хамгаалан тоглогч, юу тоглогч шийдэгч гэдэг юм уу те. Тэр шагналуудыг авах тулд одоо дээдлэг чинь бас нэг мэдээлэл хүрэхэд өнгөрсөн жил маш олон асуудал дагуулсан нөгөө нэг MVP-ийн шагналыг чинь журмын өөрчилсөн. Эхний 3 байр. Эхний 3 байрд 3 байрын хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа Монгол тоглогчид үнцэнтэй тоглогч шагналыг нөөцсөн. Тэгэхээр бас статаар үзэр. Эсвэл нэг одоо санал асуулга явуулах уу? Ер нь бол санал асуулга аавна. Бас статист шарна. Найл айл нь авах юм. Тийм ээ тодорхой хувь тэмцүүлсэн байдаг. Хувь тэмцүүлсэн байдаг. Тэнгүүд бас Эпс байгаа тэр тоглогч бас MVP авмаар шүү дээ. Жишээлбэл гайр норж MVP аварч мөдөлгөн ч юм уу. Үнэхээр ингээ ячвал тэр өрсөлдөөн энэ багт бас жоохон буугаар төлөвч үдээ л гэж бодож зүгээр. Яг нэг ихний 3-т яваад хувийн амбицэн жоохон хөөгд эхлүүл жоохон задарчих магадлал байгаа. Тэр нь хувийн амбицтай тоглогч яг ингээ бодохоор байна уу? Харин яг одоо тэгээд харах юм бол Саруул Эрдэнэ бол багийн хамгаалалт хар ажлыг гүйцэтгэх. Дээрэс нь бас яг чухал мөчүүд шидэлтэй оруулцдаг тийм оновчтой болгочдаг. Багийн төлөө гэсэн сэтгэл зүйтэй тоглогч. За Ганаг харах юм бол Гана бол угаасаа холбогчийн байрал дээр тоглох юм. Тэгээд дээрэс нь бага гэсэн одоо бид нар майнус гэсэн тоглолтуудыг мэднэ шүү дээ. Ер нь бол багийн төлөө гэсэн яг одоо багийнхаа төлөө гэсэн итгэвтэй тоглож чадах тоглогч. За Муушгийн хувьд бол одоо сая биесэн тийм хувьцаалгаар нь бац чинь. Шаардлагатай үед талбай дээр гарч ирээд. Шаардлагатай талбай дээр гарч ирээд шидэлтэй он гарч ирнэ тийм. Би бол хамгийн өсөглөн байгаа нэг 3 л бодоод байгаа байхгүй. Ер нь шагналын төлөө гэв заяа. Тийм Гана. Гавын төлөө. Дээрээс нь тулуу орж ирнэ.
тулаа амар өсөглөн байгаа шүү. Тулуу бүр авраг авах өсөглөн байгаад бас тэр шагналууд дээр дандаа тулуугийн нэр бид нар нөгөө ABB өрсөлдөөн мөртөө гараж тулуу тэр өрсөлдөөнд дандаа явдаг мөртөө авч чадахгүй яваад. Тэр өрсөлдөөнд тулуу орж ирд. Ингээд 3 ийм амбицтай хүмүүс нэг дор ингээд Багийн спортод нэг байрлалын тоглогч нар ер нь давхцахаараа багийн хувьд бол сайн шүү дээ. Ягаад тэгэхээр тоглогч нар өөрсдөө талбай дээр гарахын тулд нэг нэгнээсээ илүү гарахын тулд илүү хичээдэг те. Тэгэхдээ нөгөө талаараа тоглогч нарт жоохон хортой болчиход байдаг те. Үнэхээр яг тэр нэг хоёр тоглогч сайн байлаа гэхэд аль нэг нь л арай илүү гарна шүү дээ. Тэгэхээр SCFs багийн хувьд тэр зохицуултыг хэрхэн хийх талаар ер нь бол дасгалжуулагч болон нэмээд одоо тоглогчдод байгаа дасгалжуулагч болох боломжтой моошуу хангалттай бас хийгээд явчих гэж харж байгаа тий. Тэгээ өнгөрсөн жилийн хасын хөдөлгөөд багч нь нэлийн зузаан бүрэлдэхүүнтэй байлаа шүү дээ тий. Бараг 9-10 тоглогч ч гэсэн ашиглах боломжтой, бараг 11-12 тоглогч ч ашиглах боломжтой байлаа шүү дээ. Тэгэхээр тэрийг зохицуулаад болсон юм чинь EVC-г бол зохицуулаад болох бах. Тэр хувийн амбиц бол нэг дараагийн асуудал баг. Тэрнээсээ шалтгаалаад энэ дотоод үр амьсгал нь сөрөг биш, эерэг байх юм бол би бол нэлээд аюултай. Тэгээд хоёр үлрэл дараалал тагс шиг шидэр хожигдсон баг шүү дээ. Тэгэхээр энэ жил бол багийн эзэн явчихсан юм байна шүү дээ. ядж хахад 3-0-оос хожигдсон гэж байна. Энэ жил тэдний хувьд бол ерөөсөө л финалд гарах бүр авраг авах юм шиг. Чи нөө дөрөвт хөсөглөөний хэлээгүй шүү дээ. Багийн эзэн. Хамгийн өсөлтөн байгаа нэг юм байна шүү дээ. Нөгөө 2 жилийн өмнө л бичлэг явьчихсан. Ямар би заавал авраг авахгүй л наа гэд тий. Ямар тэгээд шилдэг багийн эзэн гэдэг шагнал байдаг шүү дээ. Яг цом өргөхөлж болох байхгүй. Гэтэ одоо нөө шалгаруулдаг бол энэ зүүн хамгийн сайн ажилласан хүн болчиход шүү дээ. Бараг шилдэг өгчгөр. Яг энэ багийн эзэн нөлөөдөл байгаа. Тэгтээ би бас тэр арын албаг ус дорд барах. Би арын албаг зөвхөн тэр чинь мөгчин гэдэг хүн инг тэрийг авчир гэж хэлчихгүй шүү дээ. Энд чинь мэдээж судалгаа явуул, хэнийг авах, хинтээ уулзах. Гэхдээ тэрийг дэмжиж шүү дээ хамгийн. Харин тэгэхээр энэ жил үнэхээр SJFs баг сайн ажиллаа. Тэгээд эр хөлрөлт амжилтсан тий. Тэгээ. За түрүүн мандахах хэлсэн шүү дээ. Саруул эрдэнэ металтай яриагээд. Металлын хувьд хамгийн топ 8 бол ялчгүй маргад болоод зарласан. Тэгтээ хамгийн шууган дагуулсан үйл хэрэг бол ялчгүй саруул эрдэнэтэй холбоотой. За тэр тал дээр та хэд хуваалцаач. За өнгөрсөн 3 жил дараа л мөнгөн медаль авсан баг шүү дээ. Одоо баг металлын гэхээс илүү Монголын ард түмэн баг бүгдээрээ л авраг аваасаа гэж хүлээж байгаа багуудын нэг шүү дээ. Өнгөрсөн жилийн хувьд бол за баясаа жоохон бэртэл аваад тийм хөлөө гიშгэж гიშгээд жоохон ер нь бол хамгийн том асуудал бол ер нь бол яг яриаг юу скот ч тийм. Ер нь л тийм. Тэгээд нөгөө уугнаад туслах тийм ууган баяр туслах хүн бараг цөөхөн байсан үү тийм хасын хөлгүүдийн бүрэлдэхүүнтэй харьцуулах ч шүү дээ. Тэгээ энэ жилийн хувьд бол за маргадыг бол авчлаа тийм. Маргад бол 2-3 номер дээр бол Монголын лиг дээр бол нэлийн топ түвшин тоглогч. Металлын хувьд бол шидэгчийн байрал дээр ер нь их тутмаг тийм байсан. Статистик үзүүлэлт тэр. Тэр утгаараач тэр саруулыг энд нэгтгсэн. За саруулыг яг нэгтгэлээ гэдэг пост хийснээс баг нэг цагийн дараа байна уу? SJFs баг бас нэгтгэлээ гэд. Өмнөх өдөр нэг юм зураг яваад байсан те гэрээ хийлээ гэд. Тэгээд гараад ирсэн юм. За ер нь л яг энэ дээр би зүгээр хувь байр суурийг илэрхийлж те ямар бодолтой байгаа гэд. Бидэнд бол энэ тоглогчийн буруу ч юм уу, багийн буруу ч юм уу энэ юусоо хамаагүй. Нэг хин нэг буруутахад бид нар амжилтанд очиж хүрэхгүй байхгүй. За EVC-ийн буруу юм уу, металлын буруу юм уу, саруулын энийг бол ярихаас илүү. Бид нар ийм хурцтай хөгжиж байгаа сагсан бөмбөгтөр бол зохицуултууд нь хэрэгтэй байгаа байна гэж харж байна. Одоо багууд ингээл мэдгдэл хийлээ шүү дээ. Бараг 4 сараас хойш мэдгдэл хийчихв. Манай гэрээтэй тоглогч нартай битээ уулзаатай тэ ингээд энэ тэгээд энэ манай дээр гэрээтэй шүү дээ. Тэгвэл бид нар гэрээний мэдээлэл ил болох ёстой болцсон юм шүү гэдэг нэгдүгээр асуудал хөндөгдөж чинь тэ. Дараагийн асуудал нь болохоор за яг гэрээтэй тоглогчтой уулзаад ингээд яваад байвал яах ёстой юм бэ гэдэг зохицуултууд нь бас хэрэгтэй. Бид нар ингээд толгоондоо хийсвэр сэтгэхүйгээр NB-г л төсөөлөд энэ тэ. За ингээд 3 жил гэрээтэй байлаа гэхэд энэ дээр уулзвал бандн тэгээд баг уулзлаа гэж нөгөө NB-гээс нь банддаг, торгодог, тэгээд торгуул тавьдаг тийм учраас ерөөс тийм асуудлууд бийдэггүй тэ. Тэгэхээр тэр лигийн журам дээр тэр зохицуултууд нь заавал орох хэрэгтэй болчиход байна. Дараагийн нэг харж байгаа асуудал энэ тамирчтай байгуулж байгаа гэрээний асуудал тийм мэрэгжлийн тамирчны гэрээ гэдэг асуудлууд яваад байна. За энэ гэрээний зохицуулч өөрөө хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орох юм уу? Эсвэл иргэний эрх зүйн одоо тэр хамтран ажиллах гэрээ юм уу, үсгээр ажиллах гэрээний зохицуултад орох юм уу гэдэг дээр бас нэг шинэ гэрээний зохицуулт заавал хэрэгтэй болж харагдаж байна л да. За энийг зүгээр нэг жижигхэн жишээгээр тайлбарлавал тийм.
За 3 жил 2 жил би өөрөө ингээд энэ багаас явахгүй. 3 дахь жил дээр би сонгох ийм нөхцлүүдийг бид нар маш сайн мэдэн штэ энэ бигээр те. Гэтэл тэр гэрэн дээр тэр залтууд орчлоо гэхэд хөдөлмөрийн эрх зүй буюу одоо хөдөлмөрийн тухай хуулинд дэр чинь байж 30 хоногийн өмнө багаас одоо ажлаас гарах мэдээлэл өгнө гэхээр хуулийн дээрээ байж байгаа зохицуулж болж чинь те. За хөлсөөр ажиллах гэрэн дээр ч гэсэн 30 жилд 45 хоног гэл ингээл залтууд нь орсон явж байгаа. Гэхдээ мэрэгжлийн тоглогчийн гэрээ чи өөрөө тэр 2 жил тэр багаасаа яасан ч явахгүй л гэдэг гэрээ байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл нөгөө нэг 2 жил нэмэх 1 жил эрэг жилийн сонголтыг өөрөө хийнэ гэж байна. Тэгээд яг хөө саруулын жишээн дээр саруул өөрөө ч гэсэн мэдээлэл хийсэн байсан тийм агуудаагаа ингээд ялаа инглээ тэглээ уучлах байж гэнэ гэдэг. Саруулын уучлалт гэхээс илүү би түрүүн хэлсэнтэй хин нэг буруутгамааргүй наа. Энэ асуудал чинь дахиад цаашаа үргэлжлэх одоо эрсдлүүдтэй байхгүй. Цаашдаа 2 хүн муудалцаал 3 хүн муудалцаал энэ асуудал шийдэгдэхгүй байхгүй. Иргэн нийт дээр нэг лайв хийгээд танилцуулсан тийм. За үзэгчд маань хараагүй гэж магадгүй. Тэн дээр бол би ийм үнцэг гаргаж ирээд байгаа. За тэр хасын хөлгүүд багийн мэдээлэл хийхээс өмнөх болж байгаа асуудлууд тахгүй. Тэр чинь 7 сарын 7-нд металтай гэрээ хийсэн гэдээ задарсан байлуу тийм мэдээлэл тэр. Саруулын хувьд одоо жишээ 8 сарын 1-ний чөлөө тагинд болох ч байсан юм уу. Тийм л хугацааны прогнозд яваад байна л да тийм. Тэгэхээр тэр чөлөө тагинд тулж байгаа асуудлыг хэн мэдж байгаа юм гэхээр тухайн одоо тоглож ирсэн баг тоглогч хоёр мэдж байгаа тийм. Гэрээтэй үедээ багтаа уулзаж болохгүй гэдэг зохицуултууд лигийн журам дээр байхгүй учраас тухайн хүн бол амьдрах л ёстой шүү дээ. Одоо би 8 сарын 1-нд гэрээ дуслаа гэхэд за өсгөө те одоо энд ажиллаж байгаа 8 сарын 1-нд гэрээ дуслаа гэхэд дараа нь тэрнээс хойш юу хийх үгээл гэрээгээ хийгээл явж байгаа л асуудал байхгүй. Өөр нэг ажилд орчих гол явж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь. Тэгэхээр яг хамгийн гол зүйл нь бол энэ зохицуултуудын асуудлууд дээр л анхаарахгүй бол дараа нь дөржд болмаа батагийн асуудал өрнөө л юм. Тэгээ нөгөө хоёр баг нэрэлтэл фэнүүд нь ямар амар хэрэлдэж байна те. Метал бол одоо яг ингээд 2 жил дараалаад нөгөө гэрээтэй тамирчтай бол яг хил амд одоо ингээд дараалаад орооцолчлаа шүү дээ. Яг гэрэн зүгээр метал таарчиж байгаа байхгүй юу? Уулцснараа. Ноднгийн бос асуудал бол Боскогийн жишээ гэж шүү дээ. Гэхдээ тэн дээр яг сошиал дээр харахаар металлыг амар муулаад байна л да. Би болохоор арай өөрөөр л хараад байгаа. Нөгөө л зохицуулт байхгүй байхгүй. Тэрнээс бас болор эрдний тухайд бол тухайн үед гэрээ хийсэн гэдэг асуудлууд нь бэж л байсан шүү дээ. Ямар металл очиж хүчээр гэрээ хийгээд байгаа шүү дээ. Тэгээд яг хүмүүс ингээд нарийн учрын зарим нь ойлгохгүй болох шиг байна. Миний хувьд бол энэ зохицуултууд нь өөрөө айгүй зөв явж ижил цаашдаа энэ асуудлууд багаснаа л гэж хараад байгаа. Тэгэхгүй тэгээ сошиал дээр мэдээлэл хийгээл инглээ тэглээ гэдэг энэ асуудал дуусахгүй шүү дээ. Ер нь за би одоо тамирчин байл та тий. За тамирчин байлаа гэхэд би ингээд гэрээ дуусч байгаа би мэдчихэж шүү. За 8 сарын 1 ч юм уу 20 ч юм уу тий дуусна. Тэгтээ би нэг газартаа уулзаад за би танаа багт ингээд намайг уулзъя гэд хэлсэн очиод уулзсан тий. Яг нэг хуучин бодлоор яваад байгаа шүү дээ. Би за би ер нь орчлогоно цалин мөнгө төгрөгөө яриад бүргүүл авшраад тий. Нөгөө дараа нь дахиад нэг өөр ботор очиж бас цалин мөнгө авшраад. Тэгээ би яг сонголт хийх гээд тулангууд за би энэ багт орё гэж нэг бага сонгож байгаа л асуудал гэж. Тэгээ тэр нь өөр надад ямар ч тийм мэдээлэл байхгүй. Энэ гэрээг энэ гэрэн дээр ингэж гаргасан бол тэр гэрэн дээр зурхгүй гэсэн мэдээлэл байхгүй учраас тэр нөгөө зохицуулт байхгүй учраас тэгсэн гэж ойлгоод байгаа. Яг ингээл буруутан хайгаад явбал аль нэг үсгийг буруутахад амархан бохгүй. Нэг юм ягаал за Эвс чи ингэсэн байна, метал ингэсэн саруул багч хийжтэй юм уу те. Цаашд гарах үр дагавар асуудлуудыг л бид нар ярьсан илүү зөв юм болов. Эннээс болоод хин нэгэн тоглогч хохрох, баг хохрох асуудал бити байгаасаа л гэж харж байна. Ямар одоо 10 багтай лиг штэ тий. За яг 10 гэдэг нь чаашаач одоо ер нь Азийн зарим лиг үчи 4-5 багтай лиг гэж байна. 10 гэдэг нь за нэг 120 тоглогч тий. За 140 тоглогч тэгэл арын алмаа 2-300 хүн бог. Бид нар өсөөсөөгөө дээр Эмбакаринад очиод уулзсан штэ бүгдээрээ тий. Тэгэхэд тэнд нэг харж чадахгүй ингээл тэр асуудлаас болоод даймжраал яваадаг үл аюу тийм юмзэг харагч. За өргөжлүүлээд зүгээр хэрвээ заяа. Хэрвээ. За одоо би саруул эрдэнэг бол аль багт очих гэж байна. Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоо энэ асуудал яаж шийдэгдэх юм бэ? Хэрвээ спортын гэрээ бол арбитраар явах байх хэлээ. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ гэж авч үзвэл тэ хөдөлмөрийн эрх зүй нөгөө маргаан таслаг комисс мөмсгээл заваараа эсвэл иргэний эрх зүй харилцаанд орох юм бол шүүхэр явж хүн зохицуултын шал өөр зохицуулт. Хэрвээ саруул эрдэнийн хувьд металд очсон бол би энэ металлыг нэлээд өвгөө баг бүртчлээ гэж харсан. За маргад эрдэнэтэй, уугнаатай, баясаатай, саруултай, баясаатай. Тэгээд за 5 номер дээр мэдээж хэрэг импорт авчих баг. Тэгээ нөгөө ноднгийн ройл тоглогч нар чөдрөөтэй, төрөөтэй, цэдвэтэй ер нь их үгүй бүрчлээ гэж шаарсан. Нөгөө дутуугаа гүцэн гэдэг чинь 3 удаагийн мөнгөн медалийг аврагын цомоор солих бол боломж байсан л гэж харж байна. Гэтэ яаж ч боломж байгаа л да. Энэ чинь боломж өгсөн үг шүү дээ. Энэ чинь ер нь бол. Гэтэ метал нэг жил болгон жилийн жилд нэг
импорт дээр жоохон фейлддэг те. Одоо өнгөрсөн жилд бол Скот шүү дээ. Уржин жил Силагийн Сила. нөгөө мэндийг аваа шийдчихдэг лөө. Яг нэг импортлог жоохон Гэтэ фейл. тэр цувралд хожсон л доо. Яг уу нөө легонрууд ялангуяа Сила, Скот эдрийн гаргаж байгаа үйлдэлийг бол одоо баг таамаглах хэцүү шүү дээ. Яг чадахгүй шүү дээ. Тэгээ метал бол өөртөө тэрийг сонгоход айгүй сайн сонгот юм билээ шүү дээ. Ер нь бол импортуудаа. Сайн. Тэгээд Хувийн судалгаа хувийн хаадлага хаадлага ингээд юу гэж бодлоо. гэр бүлээр ирсэн байж байна. Тийм. Эхнэртэйгээ хүүхдүүдтэйгээ ирчээ тийм марин шиг гарна гэдэг хэн мэдэх юм бэ? Мэдэхгүй байхгүй. Тэр чинь баг монголчуудын хайртай легонор болж явж Тийм байсан шүү шүү дээ. Ууг нь бол те. Бид нар чинь ерөөсөө улирлын тоглолтуудад тэр асуудал гараагүй шүү дээ. Хамгийн анх гарсан тэр Завхан Бродерстой хийдэг эхний плей-оффын эхний шатны цуврал дээр нөгөө Завхны Барсаг түлхэж унгагаа цаашаа гараад техник аваад хөгдөл. Гэтэ одоо сая манцхан хэлснээр ер нь бид нар зохицуултад бас хэрэгтэй байгаа даа те. Ганц импортууд дээр ч гэхгүй дотоодын тоглогч дээр одоо энэ импортуудтай харилцааг хүртэл тодорхой хэмжээгээр зохицуулж байгаа тийм бас зохицуултууд Тэр бол багийн асуудал да импортыг зохицуулна гэдэг бол тэр чинь лиг тэнд оролцож чадахгүй шүү дээ. Гэхдээ одоо сая тэр асуудал дээр чинь одоо манайх нөгөө расист гэж яриад л идэг шүү дээ. Тийм үг хэллэг хэлэхэд одоо намайг ямар нэгэн байга байдал үзмжирнийх бол би ч гэсэн тодорхой хэмжээний тэн дээр хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр бас энэ маань өөрөө жоохон онцгүй юм бол нам ингээд харагддаг. Энэ яг наа чи спорт дугаас байх юм л да наа чи. Траш ток айлч спортод ямар ч юмд бол байна. Траш ток бол байна. Гэхдээ Тэр нөгөө тухайн арь сөнгөний үзлийг л тухайн яриад хүн шүү дээ. өөрөө хэрэг хүлээж барьж авах вэ гэдэг л байхгүй. Чихэн дээр нь очиод шивнэхэд бол бас л гарч юм болно шүү дээ. Зэн өгнүүд байж шүү дээ. Зэн өгнүүд сонсоод. За Скотти асуудал. Одоо Скоттиг ярьсан би бас Byron Wesley бас Монголд гэж ирж тоглохоор болсон байлаа. Өнгөрсөн жилийн шилдэг MIP. MVP. Үгүй MIP. Most Импорт шилдэг импорт тоглогч. MIP гэх нь бол нөгөө гэж байгаа зарим тий. шилдэг импорт тоглогч те. Монголоор нь ярихад бол. Ер нь тэгэл орчилсан дээр би Монголоос багт нэг. Монголоос багт нэгсэн. Тэгэхээр Byron Wesley-ийн тэр гайхалтай тоглолтуудыг Монголоос багт бас харах боломжтой. За метал дээр төгсгөлд нь хэлэх зүйл байна уу? За ер нь бол 3 жил финалд гарсан багийн хувьд бол дахиад дээшээ шүүгийн 4 тий. Дээшээ гараад ирэх болов гэж харсан. Бас нэр мэдээлэлд болгоод бас өнгөрсөн жилийн ахлах засаж ажиллаар ажиллажсэн Ципелис бас. Тий, өргөжлөж ажиллагаар болсон. Тэгэхээр тэр систем өнгөрсөн жил Ципелис ирээд хэд амжилттай байлаа? 70% амжилттай. 3-6 байжгаад метал их муу үйлдвэрлэл эхлүүлсэн шүү дээ. 3-6 байжгаа сүүлд 18-9-өр дууссан гэхэр чин зүгээр улирлын тоглолтын дээр 15-3 юм уу. Тэгээ нийт хувь нь бол 70% тэй хожлын ирсэн. Тэр нэлээд өндөр. Тэгэхээр тэр соёл үргэлжлээд энэ жил металд бас Хоёр альбит болсон шүү. Маргад дууна гэдэг хоёр альбит. Яа, за тэгэд бас бүдбэх нөгөө нэг жишээ багаа дэмжиж үзчихсэн. Одоо хүмүүсийн одоо арт түмний ярьж байгаа ирээдүйн санчир гэж нэрлэгдээд байгаа. Маргад одоо металлын одоо цэнхэр жирсэтэй гарч ирэх нь. Тэгэхээр ирэх жил бас үнэхээр ирэх жилийн солиорч ирэх үйлрэл одоо удаан удахгүй болж байгаа үйлрэл үнэхээр гайхалтай сонирхолтой үргэлжлэл тэрэн дээрээс металлын өрсөлдөөн ч бас гайхалтай байгаа. За дараагийн баг. За түрүү ярьсан шүү дээ. Лигт ер нь зохицуулт хэрэгтэй гэдэг. Лиг ер нь сайжрах тусмаа сул талуудаа нөхөө явах юм бол Азийн топ лигүүдийн нэг болно те. Тэгэнгүүт багууд ч гэсэн тэрийгээ дагаад мэрэгжлийн болох хэрэгтэй байгаа. Тэрэн дээр бас нэг яг хөл нийлүүл алхаж байгаа баг бол яалтчгүй сэлэн болонсоо. Болонсоо шүү дээ. Агенттай боллоо. Тоглогчтой гэрээ хийж гин, танилцуулж гин. Тэр болгон бол яг мэрэгжлийн баг яаж одоо биднэрт харагддаг, яг тэр харагдцыг бол харагдуулж байгаа. Тэгэхээр сэлэн бодносын талаар хилэлтүүд дээр нэмээд хэлэхэд нөгөө мерчендайзер хүртэл баг борлуулалтын хүн ажилуулад эхэлсэн байлаа шүү дээ. Тэгээ тоглогчтой хийж байгаа гэрээ шууд андаас эхэлчихэ тий. За тэгээ тоглогчтой хийж байгаа гэрээний үнийн дүн ч гэсэн 500 сая буюу баг G-лигийн тоглогчоос өндөр байсан тий. Маклангаас өндөр байсан шүү дээ. WNBA-с бол бүр. Тэгээ тоглогчтой хийж байгаа 500 сая гэдэг гэрээнс гадна мерч борлуулалтынхаа 20% тоглогч авах юм уу тий. Яг нөгөө нэг олон улсын хөгжиж байгаа зарчмуудыг яриад байна л да. Түрүүн нэр нэг юм хэлж байгаа мартчихж. Лиг хөгжиж байгаа учраас асуудал гарсаар байх болно. Тэгэхээр энийг бүх талууд нь айгуу тийм уян хатан хүлээж авч байгаа шийдээсэл гэж хүсэж байна. Хэрүүл маргаанаар бол шийдэхгүй шүү дээ. За андын гэрээг харж байгаа. Андыг авахд бол бүр ингээд за нодон жилдээ Сэлэнг бодонсын бүрэлдэхүүн нэг тийм амар зузаан байгаагүй ш. Нөгөө багуудтайгаа тэгээ аврагын төрсөлж байгаа. Үнэхээр тулга бол өөр төвшин тоглож гарч ирсэн. Батбаяр бол маш сайн байсан. Тэгээ нэмээд Касанс гэдэг одоо самбарын мангасыг аваад ирсэн тий. Тэгээд төрүүлсэн багта 7 тоглолт гаргасан тий. Одоо яг энэ бүрэлдэхүүн дээр Арнанд Инкватор гэдэг хоёр том Монголын бас шишээ багийн дарааны тоглогч ч тий.
Арын албан менежментийн хувьд бол маш сайн ажиллаж байгаа. Сая манай өмнө хэллээ маш сайн ажиллаж байгаа. Тэр бол сүүлд ялт бас биччихсэн тийм нэлээд official байна гэдэг. Үнэхээр тэр тал дээр бол мундаг байна. Тоглогч нар бүрдүүлж байгаа ростер дээр коуч одоо сонсож байгаа байна. Коучд юу хэрэгтэй байна гэдгийг сонсож байна. Менежментийн баганд хүртэл менежерүүд нь яг тэр зорилт тоглогч нарыг авчирч байна тийм. Сайнны хажуугаар сар гихчээр зарим нэг юм дээр зүгээр миний хувь бодлоор сошиал дээр ингээд нөгөө амар бичээд байна тийм. Сүүл тарлаа. Бүх ингээд хүслээр нь байлгаж байгаа шүү дасгалжуулагч чавлаа ажиллахгүй бол халлаа шүү гэдэг үгийг бичиж байгаа. Тэр бол энэ нь дарамт өгч байгаа тийм. Ер нь бол тийм. Гэхдээ нөгөө нэг коуч нь уншихгүй шүү дээ тэр чинь Монгол хэлж. Чиг транслейт байгаа шүү дээ. Тэгэл гүйлгэл харж байгаа юм шүү. Google Translate. Яг энэ дээр бичгтэйгүй хөл байж л байгаа шүү дээ. Үнэхээр авраг авах гэж бүрдүүлж байгаа багууд энэ бие дээр бид нар зөндөл хардсан шүү дээ. Улирлын шилдэг амжилттай дасгалжуулагч хүртэл хаалж яадаг те. Гэхдээ зарлдаггүй те. Тэгэхээр яг энэ бол угаасаа байдаг. Авраг авах баг бүрдүүлээд өглөө авраг авч чадахгүй бол угаасаа л ажиллаа өвдөг. Тэгэхээр энийг заавал ингээд нийтэд зарлах шаардлага байна уу тий. Айгуу гоё official хийж байгаа заримдаа сэрнтэй ингээд байт юм ба. Зүгээр миний бодлоор тий. Надад бол тийм мэдрэмж авсан. Тэгээ Сэлэнг бодонц багийн хувьд бол энэ жил маш сайн ажиллаж бас нөгөө нэг баярлууштай нөгөө хүүхдээ актемууд насансан актемууд ажиллаулаад байгаа юм байна. Тэгээ тэр актемууд ч бол хамгийн ер нь бол хэрэгтэй зүйл шүү дээ. Бид нар ингээд саксны хөгжих гэл ингүүд гид нэг том болцсон нэг бага хүүхдүүд харангуйта бид нар сайн тоглохгүй гэж яриад. Яг үүд хүүхдүүд тийм цөөрөөс бэлтгэж байгаа нь бас их тодорхой ш тагаад байгаа. Тэндээс ч Сэлэнг бодонц дээдлэх тоглох хүүхдүүд бэлтгэж байгаа нь үгүйсэхгүй шүү дээ. Одоо ер нь Сэлэнг бодонц ингээд саксны хөгжил асар том хөгжил одоо хувь нэмрээр оруулж хүүхдээ актем гэж ярьлаа тий. Хөгжлийн лигийн баг байна. Сая хөгжлийн лигийнхаа багийг албан ёсоор тий шарвахаар зарлаа. За тэр бол одоо шарвахын бас актем байгаа шүү дээ. Энэ маань эх жил бас хөгжлийн лигээс лигтэй тоглох. Бид нар шарвахыг дасгалжуулагчийн судлаас гарах юм гоё боломжийг бүрдүүлж өгч байна. За тэгээд дээрээс дээд лигт энэ жил үнэхээр бас сая та бүхэн хэллээ. Үнэхээр сайн ажиллаа. Багийн менежмент ч гэсэн үнэхээр одоо арын албан үнэхээр сайн ажиллаж байгаа нь бидний нүдэн дээр ил байна. За сайн ажиллаж байгаа гэж ярьж байгаа бол Базар гүрийн гэрээг цуцлсан шүү дээ. Тэрэн дээр та хэд юу гэж бодож байна? За өнөөдөрхөн Базар гүрийн Nice багт нэгтгэсэн байгаа тий. За тэрэн дээр бас яг нөгөө эргэцэн сургуулийг би одоо 16 онд тий Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгсчихлөө. За тэн дээр бол үндсэн хуулийн дээр үүдэг нэг л зарчмыг айгу тийм жоохон асуудал үүсгээд байна гэж хараад байна. Хин нэг үүнийг гин буруутай тооцоогүй бол тэрийг гин буруутай тооцохгүй. Тэгэхээр заавал тэр дотоод болж байгаа асуудлуудыгаа тийм ингээд дэлгийдхэн зарлаа юм уу тийм. Яг гинт хэрэгтэн гэж бол бичээгүй ч гэсэн ер нь өнгө айсан нэг тийм мэдрэмж авахгүй л да. Асуудал гаргасан бид нар бүгдээ мэдж байгаа тэр 10 сард дархан туссан асуудлууд байж юм тийм. Тэр үед TLG багийнхан ч гэсэн мэдээллийг цагтаа сэргийлэх болоогүй тэгээд өнгөрсөн лигээс ч гэсэн тодорхой хугацаагаар баандсан тэр юм чи бандуулаад эргэж ирээ тоглоод яг сүүлд болсон нэг асуудал гэж тайлбарлал хэлээ 6 сарын дунд. Тэр ихтэй зарлаагүй тийм. Зарлаагүй. Тэгэхээр яг тэр хэргийн процесс нь үүсээгүй тийм. Базаргуур өөрөөч мэдээлэл хийсэн байсан шүү дээ. Над дээр ямар ч ирээгүй юм байхгүй. Яг цагдаад өгөөгүй л гэж тайлбарлаад ийлээ. Тэгвэл цагдаад өгөөгүй Монгол Улсын хуулиар ял шитгэл эдлийг бол тэр хүн бол гээд хэрэгтэй юм биш үгүй. Тэрийг зарлахгүйгээр за гэрээний тэр нөхцлүүд байж л байгаа л үдээ. За олон нийтэд жос бус харагдах тий. Сагсан бөмбөгш маш олон залуучуудын өвлгөр дүүрэлэл болж байгаа спорт шүү дээ. Маш олон залуучууд харж байна тий. Хүүхдүүд харж байна тий. Тэгэхээр тэр юугаа барыг гэрээ туслах боломж нь бол багт байсан болов уу? Бусдаараа бол тэр залуу тэрхтэн биш багтан зарлаад тах нь одоо. Тэр жоохон зарладаг хөнгө байсан жоохон онцгой байсан тий. Би бол энэ дээр ингэж боддог. Одоо манай шгшээ дээр хүртэл барьж байгаа нэг бас ер нь яг за шгшээ баг дээр биш ер нь нэг юм ажил донд бидний донд нэг токсик хүн байлаа гэж бодъё те жоохон асуудалтай. Бид тэр хүнтэй ажиллахад хэцүү шүү дээ. Ер нь бол те. Тэгэхээр ер нь хүний харьцаа хандлага гэдэг айгүй чухал байхгүй. Ер нь ямар ч одоо ажлын хамт олон ч багч ялангуяа баг дээр бол бүр илүү тэр багийн сэтгэл зүйн ингээд нөлөөлөхүйц хэмжээний байгаа учраас чи спортын амжилтын талаар ярьж байгаа учраас тэр сэтгэл зүйн нөлөөлнө гэдэг бол одоо амжилтыг доош нь татах нэг үзүүлэлт байхгүй. Тэгэхээр тийм харьцаа хандлага муу токсик хүн байх юм бол асуудалтай. Би бол тэгж харж байгаа. Тэгэхээр яг нөө сая тэр сошиал дээр ингээд зарсан л жоохон асуудал үүсгээд байгаа боловч яг ясэм дээр би бол тийм үнтэй хамт ажиллахыг хүсэхгүй ч учраас одоо трийгээ хүртэл бага токсик байхгүй бол багийн эзэн тим шийдвэр гаргасан болов гэж харж байгаа. Тэгэхээр тэр нь нэг талдаа би бол нөгөө талдаа тухайн хүнийг хүмүүжүүлж байгаа тэр харьцаа хандлага цаачаа гэдэг мессежийг өгөхүүднээс л яг нэг тим шийдвэр гаргаад ингэсэн болов гэж. Тэгэхээр
Би бол тэн дээр нэг амар буруутгаад байгаа тийм юу бол бодохгүй байна. Бид нар нэг тийм токсик хүмүүсээ бол эртхэн зайгаа бариад авч исэн дээр шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг тийм л үйлдэл байлаа. За одоо Сэлэнг бодносын гарааны тоглолтыг бодлоо. Тулга энэ жил бас дахиад түшээхэд ороод тий. Батбаяр, Ананд, Кадра. За тэгээд Каасан яг эргүүлэх гэдэг. Тэгээд ирчүүлээд авчин бол бас лаялт. Ингээд 5 байна. Тэгээд Сааны байгаа. Цэрэнбаатар албасаар багасаа явсан. Юу гэрэн Сэргэлэнбаатар байгаа. Сэргэлэнбаатар байгаа. Манай хин байгаа. Бишрэл багийн ахлагч бишрэлт байгаа. Багийн ахлагч Бацалбоо байгаа. Ингээд бас үнэхээр бас өстөн байгааз байгаа. Одоо дээр нь шуум мэдээнүүд яваад штэ бүгд л мэдчихэж байгаа тийм. 3-9-3-ын тоглогчрыг бараг Сэлэнг бодос тохирцсон байсан юм биш үү гэдэг яриа. Бараг мөхчин өөрөө би зарлчлаа штэ та нар ингээ бүгдийг авцсан юм шүү айл 6 сард ингээ тохирцсон байсан. Яг гоо ингээд зүгээр бодоод үзэхэд Монгол улсын лиг дээр самбарын байрал дутуу тий. Би зүгээр нөгөө хардах үнцгээ хэлж байгаа тий. Самбарын байрал дутуу баха самбарын 2 тоглогч явуулчих байгаа. Баазөргөр хи хоёрыг Цэрэнбаатар хоёрыг явуулчих байгаа. Самбарын байрал дутуу байхад 2 самбарын тоглогч явуулчлаа шүү дээ тий. Тэгвэл 3-9-3 дээр за гавьгийн дүлгэн бол Chiefs багт нэгтсэн. Тэнд цаана Инкватор, Отхон жаргал, Дүлгөөн, Дэлгэр нэм тий. Ийм 4 самбарын тоглогч байж байгаа шүү дээ. Монгол асуудалгүй 4 нэм шүү дээ тий. 3-4 дээр тоглож байгаа. Тэгэхээр энэ хардлагт чи улам их болоо явж байгаад Ананд Инкватор хоёрыг авчиж байгаа. би ч гэсэн хардах хэрэгтэй үстэй гэж. Зүгээр яг би ингэж бодоод байна. 3-9-3-ын эмэгтэй шгшөөг бол өнгөрсөн жил лигт тоглосон тий. Бүр лигт тоглохдоо Amazons багта нэг багта тоглоод ингээ гар нийлээ явцсан. Тэгээд эрэгтэй баг нь болохоор 5-9-5 тоглохгүй зөвхөн 3-9-3 явсан. Үр дүнд нь 3-9-3 5-9-5 зэрэг тоглосон эмэгтэй баг маань төсөөлшгүй амжилтыг гаргаж мөнгөн медаль авчиж байгаа дэлхийн оргоос. Тэгэхээр яг энэ миний хувийн л бодлоор би ингэж дүгнээд байгаа. За 3-9-3-ын шгшөөгийн тоглогчдыг нэг багт тоглуулвал бас боломжтой юм байна. Энэ за яг тухайн баг бол нэлийн том лигтээ нэлийн нөлөө авч иж болж байна. Тэг нэг талаасаа тийм нөлөө байгаа бол нөгөө талдаа Монголын 3-9 сагсан бөмбөгийн холбоо тэг 3-9-3-ын энэ шгшөө багийн тамирчдад нөлөөтэй болов. Тэг нэг баг болоод явна гэдэг чинь бас уур амьсгалын хувьд, тоглолтын хувьд ч юм уу. Тэгээ бодохоор за энэ 4 тоглогчийг ч юм уу 3-9-3 ямар нэгэн 4 тоглогчийг нэг багт нэгдэх хамгийн боломжтой баг нь аль нь юм бэ гэдэг ингээд та нар өөрсдөөсөө асуугаад үзтээ. Хизээч хүлгүүд биш, хизээч Knights биш, хизээч Metal биш, хизээч баг Apes биш л хэвгүй. Тэр чинь нөгөө гарааны баг сэж эхэлдээд штэ 5-6 тоглогчтой. Санхүүгийн хувьд энэ тоглогчдыг бас гараанд тоглох боломжтой багийн хувьд бол баг Сэлэнг бодсон байсан байх. Одоо зарлагдаагаа 3 тоглогч үлчилээ тийм. Отхон жаргал, Дэлгэр нэм, Дүлгөөн. Гэхдээ Дүлгөөний асуудал бас багтаага гэрэлтэй шүү. Дэлгэр нэм ч гэсэн ер нь бол талдаа бараг байгаа юм. Мэдхгүй. За бид нөгөө тодорхойгүй байдал. Отхон жаргал, Дүлгөөн хоёр бол миний санджаар Knights-тэй гэрээ байгаа. Knights-ийн нэг пост оруулсан байсан шүү дээ. Бас л нөгөө тоглогчтой уулзаад байсан. Би яг саяны 3 тоглогч төр гэрээтэй байж магадгүй гэж бодож байна. Ягаад тэгэхээр өнгөрсөн үйлрэлд тоглох байжгаад холбоо шийдвэр гаргаад багтаага тохиролцсон баг. Тэр бол багийн тоглогчийг шууд аавна гэдэг бол тоглож байна. Тэгэхээр гэрээний хугацаа тухайн үед төр зогссон байж магадгүй. Тэгэхээр энэ 3 асуудал яаж шийдэгдэх нь бараг лигийн дараа жилийн аваргыг тодорхойлоход нэлээд том хүчин зүйл болох болов гэж байна. Ер нь бол плей-оффын тоглолтод үнэхээр аимшигтай болох нь байна. Ер нь бол айлч баг тэр баг хуучин ч бол тэгж ярьдаг. За гасын үлгүүд гард 2 тэгээд нэг хэдэн багууд 3-4 багийг л авраг. Одоо л энэ лиг чинь бүр айлч баг нь яаж ч гарч ирэх магадaltaй айгүй өчтөнтэй болоод байна. Тэгэхээр ирэх жил контентер гэж ярьдаг бол одоо баг контентер багийн тоо одоо өмнө 3-4 гэж ярьдагс одоо 6-7-оор ярих. Тэгэхээр Сэлэнг бодсон аль нь ч биш болдог болчихно шүү. Маш өрсөлдөөнтэй орж ирэх. Тэгээд бас тэднэрт хэнийг авсан ш нэрээ бас Америк тоглож исэн. Тий. Сүү хамгийн сүүл зарласан. Галдан. Америкийн юу хайскуулийн жигшээ огт тоглодог байсан. Бас айгүй чадвартай Монголын NC тоглоо шууд хайскул тоглож байгаа. Ирсэн айгүй өндөр чадвартай юм холбон тоглож байгаа. Тэгэхээр бас тулгын бас байрыг хөтөж байгаа. Энэ жил бас манай нэг рукинер орж ирж байгаа. Тэгэхээр бас рукинерийн нөлөө бас өндөр байгаа. Сая хэдүүлээ бас металлаар камерыг бас мартсан байна. Apes дээр
хин нэмцэгтэй. Нэмцэгтэйг бас марцсан байна тий. Биш ээ. Ивс Нэмцэгтэйг одоо явуулаад майнерс руу явуулаад солилцсон тий. чөлтөөр болсон. Яг гих мэтчлэн маш олон одоо бас чинээр гарч иж байгаа төрж гарч иж байгаа залуучууд бас гоё шин цус сэлбэцсэн тийм өрсөлдөөний үзэгнэ. За дараагийн баг. За дараагийн баг болохоор сая ярьлаа штэ базаргүр шилжиж орсон баг бол бид нар анзаараагүй болов эсвэл би анзаараагүй болов BCH Knights бол маш олон солилцоо нэмээ хийсэн байл шүү. Тий. Маш олон тоглогч ирсэн байлээ. Бас BCH Knights бас энэ жил бас маш сайн ажиллаж байгаа гадууд бас яг албан ёсоор явж байгаа багуудын нэг. Бүгдийг нь яг зарлаад яг гэрээгээ хийгээд гэрээгийн хийснийхаа дараа яг албан ёсоор зарлаж байгаа. Хамгийн том мэдээлэл бол энэ жил 50-ны Taichung Kings лөө баг тоглож ирсэн одоо сугараг одоо багцаа уучлаарай баг нэр буруу хэлсэн байж магадгүй. Сугараг гэдээ одоо Монгол улсын бас 3-3 шиг тоглодог байсан. Бас дээрээс нь маш одоо бие үчний тоглолт сайтай 4 бол 5 номер төр тоглох чадвартай тийм тоглогчийг багтаа нэгтгэсэн аль бисаар зарласан. За тэгээд тэрний араас инх хамглан зарласан. За Захан Бродерс баг тоглож исэн одоо бас хэрэгтэй байралтай шидэгчтэй нэг. За мөн дээрээс нь одоо Inutius TH багаас 2 тоглож авсан чинь утаг гайр хоёрыг байсан байгаа. Өнгөрсөн жилийн одоо шилдэг рүүки тоглож авсан чинь утаг бас холбогчийн тоглолт байлсан гайр байсан байгаа. Chiefs багийн самбарын тоглогч Гамбатрыг бас игнэ. Тийм. Гамбатрыг авсан. Гих мэтчлэн бас маш олон хөдөлгөөнүүд BCH Knights баг хийсэн байна. BCH Knights баг өмнө нь гард нэртэйсэн тий. Одоо Алтар танан гард, гард гэх тий. Гард буюу BCH Knights багийн хувьд бол жил болгон л бараг бүрэлдэхүүн их зузаан байдаг, аваргын төлөө өрсөлдөхөөс байдаг. Өнгөрсөн жилийн тухайд Сэлэнг Бодос багт бүр яалтчгүй бараг космосыг зогсоож чадахгүй. Гэтэ нэлийн шир өрсөлдөнтэй байсан. Эрдэнэ цогтод космос очиод бараг хүндэтгэл үзүүлж байгаа нь их гоё моментууд байсан шүү дээ. Тэгэхээр энэ жилийн аваргын өрсөлдөн дээр бас BCH Knights байсаар л байгаа. Эрдэнэ цогтод туслах хүч одоо сугараад байж энэ шидэгчин байрал дээр нэг хамгаалан байж чинь Гамбатар ямар хичээл зүтгэлтэй самбар тоглолдог гэлээ те. Нэлийн бүрэлдэхүүн зузаарц учраас бас л дээш өрсөлдөх боломж бол байж байгаа. Бас нэг мэдээлэл хүрэхэд бас BCH Knights багийн бүрэлдэхүүнд бас дээдлэгийн аварга MVP Тэмүүжин за мөн дээрээс нь Тэлмэн за Тэлмэн бол өнгөрсөн жил гэсэн. Болдоотор 90 жил одоо 12 сард нөгөө лигийн 20-нд цуцлагдсан. 1 сарын 1-ээр 1 сарын 1-нд цуцлагдсан. Болдоотор за гангийн бэлгүн тэргүүтээ тоглогчид хөгжлийн лигт шинэ баг бүрдүүлж барууны дайчид гэдэг багаас Western Warriors гэдэг. За энэ дээр нөгөө лигийн дөрөвд шинээр өөрчлөлт орсон гэдэг нөгөө мэдээлэлүүд явж илээ. Юу вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд 9-10 дугаар байранд орсон багууд плей-ины тоглолт хийдэг гэсэн тийм хөгжлийн лигийн 1-2 дугаар. Лигийн 2 авраг болоод аврагтай. Энэ жилээс ямар өөрчлөлт орж байгаа гэхээр 10 дугаар дээдлигийн 10 дугаар байрын баг шууд хөгжлийн лиг рүү унаад хөгжлийн лигийн авраг баг шууд орж ирэх юу зохицуулт орсон байна. Тэгэхээр хөгжлийн лигийн авраг шууд дээдлиг рүү орох учраас энэ дээдлигт баг эзэмших сонирхолтой, багтаа болох сонирхолтой хүмүүс хөгжлийн лиг дээр нэлээд том ач холбогдол өгч байна. Энэ тийшгээ фокусч эхэлж байна. Тэгэхээр бас ингээд тиймдээч бас тамирчид ч гэсэн бас одоо энэ дээдлигийн тамирчид ч гэсэн бас хөгжлийн лиг тоглосон ч гэсэн ялгаагүй цалин авах боломж бүрдэж ирж байгаа. Тийм мэдээж зэрэг цалингийн өгж байгаа учраас очиж байгаа бах тий. Тэгэхээр Knights-ийн бүрэлдэхүүнийг саяны хэлсэн 3 тоглогч хүүгээр төсөөлөд үзье. Бусад ихний ярьсан багуудад хэр дүүцэж очиж байна ер нь. За Болдотрын хувьд л нөгөө яг асуудлаад бандуулаад өнгөрсөн үйлрэл тоглож чадаагүй шүү дээ. За Тэмүүжин гангийн бэлгүү хоёрыг орлох тоглогч нар бол авцсан гэж хараад байна. Одоо Гамбатар Яг байрлал нь орлох. Байрал дээр орлох ч юм. Нэмэд мэдээж зэрэг Knights-ийн бол 2 импорт авцарна. Бусад багуудтай өрсөлд бас сайн хэлж авч өгнө уучлаарай. Өнгөрсөн жилийн дээдлигийн авраг хасын хөлүүд багт байсан. Jordan Долбертыг нэгтгэсэн байгаа. Jordan Dolbert-ыг бүртээ нэгсэн. Тэр Энийг болохоор хэдүүлээ хамт яг легионруудыг ярих дахиад нэг хэсэг байгаа. Тэрэн дээр өрсөлдөөний хувьд бол BCH Knights багийн хувьд бол одоо бүрдсэн байгаа бүрддэхүүн дээр дахиад хүн авч таарах байх. Батбагийг явуулцах шиг гэсэн тийм. Тэгэхээр авч таарах байх. Одоо бол яг үнцэр ростер нь бол бүрдээгүй байгаа. Тэгэхээр ер нь бол өрсөлдөөнд бол байгаа л гэж харж байна. Ер нь байсаарч ирсэн. Одоо сугараг бид нар харъя тийм самбар. Монголын лиг самбарын байрал жоохон дутагдaltaй гэж ярьдаг. Тэгэхээр тэр том самбарын нөлөө бас орж ирэх байх тийм. Сая хэлж байгаа Jordan Dolbert-ыг авцсан гэвэл бас л гоё сонголттой тийм. Өрсөлдөөнд байгаа баг импорт төрүүлээ зарлцсан баг болчихоо та тий.
яг Баяр Веслигийн Тэгээ ер нь ойролцоо зарласан Тий. даа. За тэгвэл саяны гангийн бэлгүү маань Тэмүүжин те одоо Богигийн бан дуусчаар хөгжлийн лиг тоглоод эхэлнэ. Тэгэхээр хөгжлийн лигийн бусад багуудад бас их дарамт ирнэ те. Ер нь бол бас л нэлээд Чи шигшээгийн хэмжээний хоёр тоглогч. Тэгээд периметр хамгаалалт хамгийн сайн хамгаалагчтай нэг байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол хөгжлийн лигүүдийн багууд бас энийгээ дагаа ч гэсэн өсөлтөө чанар сайжруулах боломж чанар сайжруулна л гэсэн үг л дээ. Ер нь бол одоо ростер илүү зузаан болгож эхэлнэ. Дээд лигийн тамирчтай холбогдож эхэлнэ. импорт авчирна. За саяны ярьсан багууд бол маш одоо идэвхтэй ажиллаа тийм. Тий. идэвхтэй ажилласан багууд байлаа. Тэгвэл бусад багууд ер нь хэрхэн ажиллаваа? Ер нь бол нэг жоохон зарим нь бол айгу сул ажиллаа. Зарим нь бол дөнгөж одоо дэшигээ гарч ирсэн багууд ч байна шүү дээ. Тэгэхээр тэр багуудын хувьд Биний нэг ганц айгуу гайхаад байгаа юм. Монголын дээд лигийн одоо өнгөрсөн жилийн 2 жил дарааж аврагсан хасын үлгүүд баг ямар ч хөтлөг хийсэн. 3 тоглогч явуулсан уу? 3 тоглогч явуулсан. Мөнх төвшин Саруул Саруул Эрдэнэ нэг юм лээ. энэ юм лээ. 2 юм шүү. 2 тоглогч юм байна те. Тий, хоёр тоглогч юм шиг. Өөр одоогор бол Өөр бос тоглогчд нь бүгд гэрээд. Яг нь явуулсан ч яг нь гэрээнд дуусан тоглогч байгаа лөө. Үтчихэ. хүлгээдийн хувьд юу бол да миний бодлоор бол бүрэлдэхүүн маш цуцаан гэж түрүүн угаасаа ярьжсэн те. Гарааны 5 суусан ч сэлгээний 5 гараад ирэхэд хамгийн тохиромжтой ч гэж ярьж болно. Тэгэнгүүт тоглогч явуулсан ч гэсэн өнгөрсөн удиралд ашиглаагүй тоглогч нар байгаа хгүй. Одоо жишээ нь Цингүүн байна. Эргэн заягийн тоглолтыг би үзэх амар туртай. Үнэхээр гоё төвш. Мойшоос гарч ирсэн. Тэр нэг хөдөлгөөн, нэг уран, тэр нэг гоё атлетик тэр чанар нь бол одоо хүлгүүдийг жишээ нь ашиглах боломжтой байхгүй. Жишээ нь тэгээд Ям Миллеригээ зарлцсан штэ. Тэ яа мэлэр. Удирдлын турш тоглолтоо гэж зарлцсан. Тэгэхээр одоо топ байхгүй болж байгаа учраас өөр нэг хүчний тоглогч юм уу эсвэл Surprise сонголтоор гоё хүн аваад ирдэг гэдэг үлгүүд. Шимангагаа өдрөх үедээ те. төвийн барилт дээр ч уг нь бас л үзээтэй юм байна шүү. Одоо Монголын дээд лигийн бас шилдэг менежменттэй баг юу ч бодоагүй байгаагүй Гэхдээ энэ дэр ийм асуулт байна. Таагаар бас сууч тийм. Бүх баг тэгээд заавал аврагын төлөө дээрх албатай юм уу? Одоо ингээд багуудын гэрээний мөнгөнд дүн ихнээсээ зарлагдаж байгаа шиг гэдэг тоглогчтой хийж байгаа гэрээ. Тэгээд мэдээж хэрэг импорт авцрын гадагшаа тоглосно гэх багуудын төсөв бол одоо баг нүднийхээс давлдаж байгаа. Тэгээд энэ чинь л багууд 1.5-аас 3 мөр очлоо ийм бүх дөнгөж сонсогдоод байсан тийм. Тэгэхээр одоо цаашдаа энэ төсвүүд чи их болоод ирнэ. Баг болгоо аврагын төлөө баг бүрдүүлэх гэхээр за мэдээж хэрэг тоглогчдын топ тоглогчдын тоон цөөхөн байна тий. Тэгээ баг болгон тэр хэмжээний зарлыг гаргаад тийш өрсөлдөх боломжууд байгаа юу тий. ялангуяа яг хүлгүүд дээр энэ дээр хариулахад хүлгүүд бол хамгийн сайжлах хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл хүлгүүд эх жил 4 өөр лигт тоглоно. 4 лигт тоглоно. Тэгэхээр тэр лигт мэдээж яг импортууд чухал те импортууд маш чухал. Тэрнээс гадна бас цэлгээний болон Монгол тоглогчдын бүрдүүн бас зузаан багшаарлаа. Манай хүлгүүд чинь сая BCL ээж-гаас нь хүрэл медаль авчаад ирсэн шүү дээ. Одоо East ECL дээр нь үзэн. ECL, BCL. BCL Asia, Dээд лиг. Нөгөөх нь нэлээ клубүүдийн лиг болов нэг. Энэ дөрв бохгүй. Дээд лиг BCL Asia тэгээд ESL. Тийм, дээшээ орж ирсэн тий. Яг тэгээд тэр юу Монголын доторх лигэнд ярихгүй л да нөгөө BCL 2 хуучаад байгаа. BCL 2. BCL ч 2 байгаа. BCL Asia, BCL гэдэг яг 2 байгаа тий. Тэгэхээр хүлгүүд энэ дэр мэдээж юм бодог байх. Тэгэхээр үлрэлтээс өмнө бас нэг surprise зардалж магадгүй. Тэгээд мэдээж ирэх хавраас дээр маш том одоо дөрөв лиг маш одоо гадны одоо том лигүүд төрсөлдөх юм одоо өндөр шагналтай лигүүдчтэй дээр чи ESL нь ялангуяа маш өндөр чинсааны дээд чинсааны бас өндөр шагналтай тоглох болгондоо бас өндөр ажил авах болгондоо өндөр мөнгө шагналын сан авдаг лиг болгочроос хүлгүүд тэрэн дээрээс бодсон байгаа бах тий. Яг нөгөө хүлгүүдийн систем өөрөө нэг тоглогч байхгүй байлаа гэх тэрийг нөхд тоглогчдод системээр нөхдөг учраас тэгээд дахиад одоо энэ дутуу байрлууд сэлгээ гээд одоо түрүүн бас хүмүүний маань хэлж дээ ашиглаагүй тоглогч ротейшнд орж чадаагүй тоглогч байгаа. Энэ жил тэдрийг илүү бас мэрэгжлийн болгоод харуулад ингээд гаргаад ирэх боломж нь бүрдэж байгаа гэж харж. Барсаг ямар амар гаргаж ирж байгаа тий. Нүднийгийн байсан тоглогч нар чинь бас төвшөөхөө ороод ирж байгаа шүү дээ. Одоо Барсаг бид нар сая юун дээр харлаа шүү дээ. Ойд лигийн Ази ойд. Ер нь BCL дээр ч харлаа, Дээд лиг дээр ч харлаа. Төвшин бол нэлээд өндөр болчиход байна. Биндряч ямар гоё. Ер нь ингээд за ингээд тоглолцод ордоод байвал тосхгүй тийм ээ. За. Тийм. Тэгэхээр хас үлгүүд багийн шилжид эсвэл шин тоглогчд нар улирал эхлэхэд ч юм уу магадгүй
бүрэлдэхүүн өөр болж магадгүй хүлээ. Дараагийн нэг сэдв болохоор би та нараас нэг юм асууя. Дээд лигийн багууд легоноор сонгохдоо ер нь юу хараад байна? Легоноор сонгох тэр явцад ер нь багийн тэр хэр сайн муу ажиллаж байгаа нь яг илт харагдаж байна уу гэдгийг асуумаар байна. Тэгээд би нэг хэдэн легоноор асууя. Jordan Tolbert. Тэ Penny. Sila гэх мэт тоглогч нар Монголд тоглосон өөр багт тоглож байгаа. Тэгвэл ягаад Монголд тоглосон учраас дассан учраас аваад байна уу? Эсвэл үнэхээр менежмент нь муу учраас давтаж аваад байна уу? Тэр тухайн тоглогч яг энэ чинь хоёр талдаа тухайн тоглогч ямар амжилт үзүүлэх гэдэг ер нь бол мэдгүй шүү дээ. Гэхдээ яг нөө мэдээ судалгаа хийж байгаа шүү дээ. Судалгаа хийхэд бол үнэхээр тэр тоглогч гайхалтай, сайн тоглоод статистик өндөр үзүүлдэг. Тэгээ тоглолтын ингээд бичлэгүүдийг үзэхээр ингээд юутай. Тэгээс зарим тоглогч үнэхээр хайлайт олдгүй сайн тоглогч байд юм биш шүү. Гэх мэтчлэн ингээд хайгаад үзсэнгүүд ингээд Монгол тэрэ тоглож байгаа шүү дээ. Нөгөө Монголд ямар ч потенциалтайгаа харуулж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр тоглогчоос давах тэр тоглогчийн цалин гэдэг маш чухал зүйл байна. Тэр цалинтай дүүцгүүц тийм тоглож олоход хэцүү учраас л бид их зонгоод байна гэж. Яг бас нэг юм нэр хамгийн түрүүнд харж байгаа юм чинь байрлалын асуудал шүү дээ. Одоо манайх төвийн байрлал дээр ер нь бол манай Монгол улс төвийн байрлал дээр ерөнхийдөө тоглож импортод голцоо авчирдаг тийм. Ер нь бол за харж байхад 1 номер дээр бас авчирч идэг. За өнгөрсөн жилийн хувьд бол одоо металлын импорт бол яг 3 номерын тоглож 3-2 дээр хөтөлбөр тоглолдог. Өөрөө бас нэг хэрэг ороод тоглолцдог тийм. Тэгээд ер нь бол ингээд байрлал хамгийн түрүүнд харж байгаа. Тийм болохоор тэр бас аягүй их нөлөөлж байгаа. Тэгээд одоо юу гэдэг юм Penny гэдэг ч юм уу Sila гэдэг ч юм уу тийм. Манай дээр яг дутуу байрлалыг нөхөж чадах ус тийм тоглолчд учраас байрлалыг хамгийн түрүүнд хараад байна. За тэгээд мэдээж дараа нь статистикэн дээр байгаа үзүүлэлтүүд байгаа. Тэгээд нэг харж чадахгүй байгаа нь тухайн хүний нөгөө нэг характер. Одоо нөгөө нэг одоо Америкийн өнөдр бол бэкхистер гэж ярьдаг шүү дээ. Одоо гиндрийн бүртгэл гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү өнүүдийг бид нэр харж чадахгүй байгаа тийм гिचсэн бодол байгаа надад. Одоо металлын хувьд те одоо өнгөрсөн жил явахад бас back office дээр back history дээр тодорхой асуудалтай л тоглож байсан байгаа байхгүй ингээ харж байгаад. Надад нэг асуулт төрсөн. Ягаад энэ асуултыг асуу гэсэн гэхээр Налах Бизон баг өнгөрсөн жил бүрэлдэхүүнийг харахад аягүй зузаан байсан. Кайри Вокертэй, Justin Moss энэ хоёрыг Монголын дээд лигт хэрхэн тоглолтгийг бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Тэнгүүтээ дээр нь нэмэгдээд нөгөө Knights одоо гардийн тэлмэн орцсон санчиртай. Энэ багийг хараад би бүр тоглолтыг нь тисч чадсан байхгүй. Тэгээ үзээд миний шууд гурам уурсан байхгүй. Яагаад тэгэхээр би Кайри Вокерийн формыг тийм амар доогор байна гэж бодоагүй. Тэнгүүт бодсон байхгүй. Яагаад тэгвэл Apes Кайригаа аваагүй. Яагаад тэгвэл бис авч байгаа гэт те. Одоо яг наадахч бол тухайн үед статистик хараад бид нар гаргаж ирсэн. 3-3 байсан баха. Налах Бизоны амжилт 3-3 лигийн 5 дугаар баримтчлал явж ирсэн. За тэр үед ямар шилжиж хөдөлгөөн хийсэн бэхээр нөгөө Росо явуулаад оронд нь Кайри Волкерыг авч ирсэн. Кайри Волкерийн тухайн статик харахаар 3-ын алсын зэн шийдэлт буюу 3 оны шийдэлт чинь 14%-тэй ч 5% маш муу. Бараг тэргүүрээ шийдсээр байгаа л үлрэлийг тусгасан. Тэгсэн. Бизон багч өөрөө бас шийдэлтийн оролдлогын тоогоор оновчийн тоогоор лигт нэлийн дуугар байдаг. Тэг яг тэр 3 онооны оновчтой болгодог байсан Росс нь яваад өгсөн. Тэгэхээр жоохон буруу сонголт хийсэн юм болов нэг талдаа. Нөгөө талдаа Росс маань хөшгөлгийн баг руу ороод аваад ороод ирлээ. Мөнгө аваад авраг болов. Тэг мөнгө авсан. Тэгээд төрүүлсэн. Сэлэг бодноос ч 2 ороод төрүүлсэн. Тэгээд дэш орж ирэхээр Росс нэлийн шартаа үтсэн юм болоо тий. Магадгүй Бизон Росстойгоо байсан бол доош унахгүйсэн болов гэж бодсон. 3-3 байсан. Росс шартаа үтсэн харагдчихлээ тэр тоглолтсон. Тэр гаргаж байгаа гэж байсан. Харагдчихлээ. Төрөүний асуултан дээр одоо нөгөө импортын сонголтууд тий. Импортын сонголтуудыг яг хийхэд бол нэлийн судалгаа хийж байгаа. Одоо багийн арын албач тэр тасгалжуулагчийн багш тэр тий хийж байгаа. Яагаад Монгол тоглосон импортыг дахиж багууд аваад нэхэр за Веслиг авчлаа, Толбертыг авчлаа тий. Асын үлгүүд бол яам илэрээд дахиад ууж байна. Дахиад эрсдэл гарахгүй гэж нэгдүгээр харж байгаа биш магадгүй. Одоо BCH Knights баг нөгөө ямар томслээ авцраал ясан тэр NBA-д байсан гэсэн шал өөр төвшөнд муу тоглосон шүү дээ. Тэр эрсдэл гарахгүй за удирлын ихэнд 2-2-ороо 4 импорт авах боломж үйж байгаа тий сонгох. Тэгэхээр энэ импортуудтай ажиллаад үзье. Болж ивэл үргэлжлүүлээ, болохгүй бол дараагийн хайгуулга бас хийсээр л байх. Тэгээд энэ чинь бас нэг ийм учиртай юм лээ. Одоо нөгөө Азийн лигүүд ер нь бол Европоос импорт очиж байдаг аюу хэцүү. Ер нь бол
Азийг голоод ирдэг юм шиг байгаа юм. Тэгвэл нөгөө одоо Африк, Азийн лигүүд тоглож байгаа чинь нөгөө нэг лигүүд чинь ингээд 100 яваад үргэлжилт юм байл л да ингээд нөгөө Азийн лигүүд чинь. Тэгвэл нөгөө манайхтай давцахгүй давцахгүй лигдэд нөгөө орноос авчна гэдэг их жоо хэцүү юм билээ. Тэнгүүд тэр лигүүдийг харж байгаад одоо Филиппинч үү юм уу те эсвэл одоо Индонез ч үү ингээд лигүүд ингээд харж байгаад давцахгүй лигүүдээс нь сонгож авчрах боломжтой. Тэгээд нөгөө тамирчид чинь нөгөө нэг өөртөө нэг юм листэнд оруулчихсан шүү дээ ингээд фриагантайгаа гээд. Тэнгүүтээ тэгж тавьчингуудаа гэрээ хийцэн мэдэн тоглогчд болчихдог. Тэгээд импортуудыг асуулж үзсэн. Ер нь нэлээд төвөгтэй юм лээ. Тэгээ одоо нэг хилцээрийн төвшөнд явж байгаа нэг асуудал байгаа шүү дээ. Азийн 8 улсаас легионер тоглогч одоо авчрах боломжийг хилцээр гэхээс илүү зарлцсан байсан шүү дээ. Зарлцсан уу? Монголын сасан мөнгө хилцээрийн төвшөнд явж гин гэж л зарлсан. Тий. Хилцээр Тий, яг эцсийн байдлаар зарлаагүй. 8 улсын Азийн импорт. тий. Тэнд нь болохоор Солонгос, Япон ороогүй лээ. Япон байгаа хятад байхгүйсэн. Япон байсан уу? Япон байсан. Тэгвэл Хятад Солонгос хоёр байхгүй юм байна тий. Филиппин бас байхгүй. Филиппин байхгүй харагдсан. Тийм тэгэхээр бас талбай дээр магадгүй нөгөө нэг 2 3 дараа үед те 2 Америк 3 импортод тоглох юм. тийм 3 импорт. 3 импорт. Тэр одоо тусгай улсаас авчир импортын донд оруулахгүй гэсэн юм байна. Та нар санаж байгаа л гууч одоо нөгөө 21 аймгийн лиг миг тэр чинь нөгөө бага нөгөө ардсан Солонгос ч их тоглодог гэсэн санаж байна. Бид нар бас амар гоё байсан шүү дээ. Одоо нэр нэмээд нэг шинэ мэдээлэл хэлэхэд за бид нар жудо бүхийн манай гадаад тоглогч легионер тоглогч бүх авч ирсэн шүү дээ тий. Бид нар Саид Маллай бид нар нөгөө молом гэж нэрлэлсэн тий. Тий. Олимпиас мөнгөн медаль авчирч байсан. Энэтэй холбоотойгоор сая хуулийн төсөл өргөн баригдсан бараг батлагч шиг боллоо. Одоо бараг баталж байгаа бах. Юу гэхээр одоо нөгөө амжилт үзүүлэх боломжтой олимпийн төрлийн спортуудад гадаадын тоглогч авчрах ч бол энийг одоо Монгол улсын иргэн болох зохицуултыг оруулаад өгч байна. Манайд байхгүйсэн нэг зохицуулт. Тийм. Тэгэхээр энэ бид нар яг энэ зохицуулттай холбоотой лиг дахиад энэ журмыг бодож үзэхгүй лигийн журам дээр бас зохицуултаа хийхгүй бол одоо Иранаас ч юм уу, хаанаас ч юм дгүй одоо Азийн орнуудаас ч юм уу манахаас жоо хөгжил бууруу орнуудын тамирчид л баг Монголын иргэн болох болов тий. Эсвэл нөгөө дайм байлтантай ч юм. Тэндээс 2 хүн аваад ирлээ. 2 хүн авцаад багийнхаа Монгол тоглогч болгочлоо. Дахиад нэг Аз импорт ирлээ. Дахиад 2 Оо за стач өөрөөсөө гадаад 5 тоглогч болох гэдэг. Гарааны 5 тоглогч нь гадаад нөхөр. Тэгээ нөгөө онцгой амжилт гаргах боломжтой гэдэг ихэр хасын хөлгүүдүүд онцгой амжилт гаргаж байгаа байхгүй юм чинь. Клубын төвшөнд Монгол улсад төлөөлөөд клубын төвшөнд гаргасан уу Азад гаргасан. Тэгэхээр онцгой амжилт гэдэг заалтан дээр одоо хасын хөлгүүд явж л байгаа байхгүй тий. Тэгэхээр хасын хөлгүүд баг дээр дахиад иргэншилтэй 2 хүн орж ирээд ингүүл яг. Дотоодын лигийн өрсөлдөөн дээр жоохон хэцүү хаа. Гадагшаа өрсөлдөөн дээр бол маш том порт болоод ирж байгаа юм чинь. Тэгэхээр бид нөгөө дахиад нөгөө журам дээр яг энэ асуудал гарахаас өмнө за хэрвээ гадаад улсын иргэнийг легионороор аваад талбай дээр ингэн ч гэдэг юм уу те эсвэл импорттой арцуулж үзэх юм уу импорттой жиших юм уу энэ зохицуултуудаа бас хийхгүй бол асуудал. Энэ зохицуулт ороод ч иргэн сагчгэлтг бас олимпийн төрлөختөр бас гоё болох юм биш үү тий. Олимпийн төрлийн спортууд гэвэл бас ганц сагсаар бид нэр хэмжигдэхгүй шүү дээ. Маш олон төрлөх. За тэгээд дээрээс нь дахиад бас эндээс мэдээлэл өгөхөд Улаанбаатар Амазонс баг манай NC тоглож исэн тоглогчийг багтаа нэгтгэсэн. За манай 3-3 дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн хүмүүс маань одоо ингээд багийн бүрэлдэхүүн улам заатгаад одоо ингээд тэмцээнд явцсан байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ өөрчлөлтүүд маань бидэрт бас эерэг үр дүн багийн амжилтууд одоо энэ багийн төрлөөр ялангуяа ер нь энэ зуны хамгийн топ сэдэн бол манай 3-3-ын октод за тэгээ Монгол байлаа. За тэгээ энэ бид нар импорт багуудын шилжилт хөдөлгөөний талаар яриад багуудын талаар яриад бол бараг дуусахгүй тийм. Тэгэхээр хэдүүлээ хамгийн сүүлийн нэг сэдв яриа. Тэгээд яг дээдлийг сагсан мөнгөний сэдвээ өөрчлөе. Энэ бол шинэхэн гавьяат санчир. Буцаад Эрдэнэ Байнерс багтаа нэгдсэн байгаа. Наад мэдээчсэн би бол баярлсан. Ирээд форумд ороод хуучин санчир гарна гэдэг бол одоо ер нь бол Монгол цагс үзэг хүмүүсийн хувьд бүгдний хувьд баяр шүү дээ. Тэгээ Монгол улсын гавьяат тамирчин болсон. Үнэхээр авах хэрэгтэй шаардлага авцгаа. Эрдэнэт Майнерс багийн хувьд бол энэ жилээс нөгөө Omni Эрдэнэт Майнерс гэдэг нэрээс хэлээд ахлах тасгалжуулагчаар баярлуулж баярлуулсан. Сая Итүгийн ерөвсөд бас Omni Итүгийн ерөвсөд баг Азийн оюутны надад шилдэг дөрөв оюутны лигт тоглож байгаа тийм. Тэнд санчир очиж явж байгаа. Бас бие эмчилүүлж байгаа сураг байлээ. Өсгөөтэй санал нэг байна. Гоё эргээд форумд орвол дахиад 2 жил бол санчирт байгаа л болов гэж хараад. 2 байдгаж тоглож байна. Тэгэхээр одоо Нодингийн Майнерсыг бодъё тий бид нар ярилцааг юм байна. За Болор Эрдэнэ. За Ишо нөгөө Понц. Энэ гурав талбай дээр байхаар 3 импорт юм шиг тоглоод байна гэж яриад байсан тий. Болко бол яг импортын төвшөнд нэлээд өндөр формтой тоглож. За энэ дээр
Санчаар тоглолтыг төгсгөж чадна. Ямар ч тоглолтыг ер нь бол плей-офф нэг шийдвэрлэх нэг хоёр тоглолтыг аваад залж шүү дээ. За энэ дээр Бямбата гэрээ сунгасан. Бямбата гэрээ сунгацсан. За нөгөө Манай цоож байгаа шүү дээ. Гай эрдэнэ солилцоогоор хэнийг авцсан? Нэмцэгтэй авцсан. Тэгэхээр ер нь бол бас бүрэлдэхүүн нодон жил ч гэсэн бид нар ярьжсэн Эрдэнэт баянаас жоохон бус багуудтай харьцуулахад муу бүрэлдэхүүнтэй байна уу гэхтэл бас нэлээд шагаад гэсэн. Одоо дээвсийг хожингаа алдсан шүү дээ. Ер нь бол тэр цуврал эвгүй дууссан шүү. Нэмэлцэг гарсан тийм. Нэмэлцэг гараад бүр тэр тэр чөлөө шидэлтэй л дууссан. Фонт 2 жилээр шийдэлт алдаад цаашаага толуу баазардад тэнцвүүлээл тэгэл тэнцлээц тээ. Тэр нь бол бас Эрдэнэт баянаас бас гоё олж орж иж байгаа юм байна. Ойны Эрдэнэт баянаас гэдэг бас мэдээж энэ чинь нэг ивент гэж орж ирнэ гэдэг чинь бас багийн арын алд санхүү дээрээс нь тэр чинь нэг багц зарцуулах хөрөнгө нэмэгдэж чинь гэдэг чинь бас багийн амжилт үзүүлэх хамгийн том юмнууд нэмэгдээд дахиад бас улам хүчтэйгээр орж ирэх болов гэж бодож байна. Тэгээ Эрдэнэтийн бүр хот байгаа шүү дээ. Ард нь хот байгаа шүү дээ. үйлдвэрөөгөө хот байгаа. Хүмүүс Эрдэнэтийг нэг 3 жилийн өмнө арга авсан гэхэд итгэхгүй л байгаа юм да. Тэгээ одоо яг ингээ саксофон Би яриа нэг анхны аварга шүү дээ. яг саксофоны фэний хувьд түрүүний өсгөөг хэлдэг шиг санчрыг бүр өндөр формтой тэр сүүлийн шидэлт мэтэлт хийгээд те тоглолт төгсгөөд хожил авч байгаа. Би тэр моментыг харахыг үнэхээр хүсэж байна. Бүр яг одоо ярихад л ингэ шаарч сууж байгаа. Санчирт бөмбөгөө зээл гэдэг лээ. Би тэр 90-90-нд үнэхээр формд ороод тэрийг харж бодвол үнэхээр бас сонирхолтой гоё. Майнус баг. Болко ямар төвшөнд ирсэн байгаа. Болко ямар төвшөнд байгаа лээ. За одоо бид нар ер нь дараа нь 7 хоног болгоо энэ дугааруудаа хийн. Гэтэ ер нь бол сагсан бөмбөг биш. Бид нар тухайн 7 хоногт болж өнгөрсөн Монгол тамирчдын гадаадд усан тэмцээн уралдааны мэдээлэл, дотоодын тэмцээн уралдааны мэдээллүүдийг ер нь баазна. Энэ болохоор нөгөө өнгөрсөн зуны үйл явдлуудыг ярьсан учраас гол бид нар ярьсан. Бид нар өөр ярих сэдвүүц байна. Тэгэхээр дараагийн дугаарууд дээр ярих бах тийм үү. За одоо тэгвэл ойрын хугацаанд энэ нэвтрүүлгээ дуусгахын өмнө ямар тэмцээн уралдаанууд бидний хүлээж байгаа вэ гэдэг товч мэдээлэл өгöd. Эсвэл одоо нэг босон ганц нэг тэмцээнүүдийнхээ мэдээллүүдийг бас тавч өгөө явчих тийм. За тэгээ ойрын хугацаанд болж байгаа тэмцээн гэвэл болж байгаа. Яг өнөөдөр эхэлж байна. Манай волейболын эмэгтэй шишээ баг 100 Азийн аврах шалгаруулах тэмцээнд. Чинь өнөөдөр орой 20 цагаас Тайпегийн 50-ны багтай ихний тоглолттой байна. Монголын эмэгтэйчүүд шишээ баг нэлээд урт удаан бэлдсэн. Тэгээд энэ тэмцээн бас 100 Азийн аврах тэмцээн бол манай монголчуудад бас маш том тэмцээн. Би энэ тэмцээндээс Монголын эмэгтэй шишээ волейболчдоос амжилт хүсье. Даас яг энэ үгийн хажуугаар бас волейболын дэлхийн авраг. Эмэгтэйчүүд дэлхийн авраг шалгаруулах тэмцээн үзүүлээд явагдаж байна. За одоо Азийн U16 насны сагсан бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн Монгол улсад зохиогдож байгаа. За энэ дэр 8 сарын 31-ээс 9 сарын 7-ны хүртэл хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр Эмбак аренад ирж бас өсвөрийн буюу U16 хүртэлх насны шгшөөгөө дэмжээрэй. Хөл бөмбөгийн хувьд U23 насны шгшөөг бас сая өргөтгсөн бүрэлдэхүүнээс яг 23 тоглогчоо зарласан. 9 сарын 1-ээс бас 9-ний хооронд тэмцээнтэй байгаа 3 улстай тоглоно. Тэгэхээр яг тэр залуучууд бас айгүй гоё бүрэлдэхүүн бас байлаа шүү. Тийм хөлбөмбөгтэр тэгээ бас манай Монголын дээд лигийн баг одоо 50-ны тэгээ Falcons 50-ны Тайчин Футура гэдэг багийг яллаад одоо цааш дараагийн шатанд шалгасан байгаа тийм 3 тэгээр ялсан. За тэр тоглолтыг бас үзсэн. Үнэхээр гоё тоглолт болсон. За тэгээ дуудлааны бас одоо олон улсын тэмцээн. Манай 9 сарын 6-нд. 9 сарын 6-нд. Одоо болох гэж байна. За сая манай UFC-гийн хоёр тамирчин бас Fight Night-та эхнийхээ үедээ хойлоо болтоор ялдаг байсан. Энэ бас гайхалтай амжилт. Ер нь бол энэ зун манай Монголын спортын салбарт бол үнэхээр одоо том амжилтыг үзүүлсэн. Одоо олимпик уу Азийн наадам гүйж шүү дээ тийм. Тэгсэн мөртлөө ерөөсөө биднийг өөдөхгүй маш олон гоё үйл явдал маш олон одоо аваргууд төрж байна. Одоо яг намар болж байгаатай холбоотойгоор маш олон тэмцээн уралдаанууд бас бидний хүлээж байна. Араас үлээж байна. Дотоодын лигүүдээс гадна монголчуудын маань гадаадд оролцох тэмцээнүүд эхэлж байна тий. Яг нөгөө нэг юм спортын цикл рүү орж байна. Одоо чөлөөтөхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Манад оролцох тамирчид маань нэрсэн тодорцсон байгаа. За гих мэтчлэн бид бүгд 7 хоног бүр спортуудын яг топ агшнуудыг бас сонирхолтой байдлаар та бүхэндээ энгийн хоорондоо яриад хүрэх болно. Тэгээд эхний дугаар энэ хүрээд өндөрлж чинь тэгээд ирсэн та бүхэдтэй бас баярлалаа хэдүүлээ бас маш урт улирал бас бидийг хүлээж шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ирэх дугааруудад бидэнд хамт байгаарай. Баярлалаа. За баярлалаа. Баяр та.